Улаанбаатарт 7 цаг 15 минут. Гэр бүлийн радио FM 104.5, 84.5 долгионоор таны зүрх сэтгэлийг дулаад зулж хөглж, хүчрхэгжүүлэх Улаанбаатарын өглөө. Шоу нэвтрүүлэг танд хүрэхэд бэлэн. Гэрүүлийн радио 104.5 долгион дээр сонсогч та яг энэ цаг мөчид Улаанбаатарын өглөөний мегмар гарагийн дугаарыг хүлээн аван сонсоход үзэхэд бэлэн болсон байна. Та бидний чихээрээ сонсож оюун санаандаа төсөөлж байгаа болвол нь үзэх боломжтой. Үзэж бидэнтэй хамт байж байгаа оролцоогоо нэмэгдүүлээрэй. Яаж вэ гэвэл захин орчин буюу Facebook дээрээ гэр бүлийн радио 104.5 гэсэн хайлтыг крэлээр сайхан алдаа мадаггүй бичээд хайх юм болвол нь манай дүрстэй лайв нэвтрүүлэг маань шуудаар дамжуулагдаж байгаа. За нэвтрүүлэгтэй маань хамт байгаарай. Сайхан шеэрлээрээ зүрхээ дараарай, кэрэ хийгээрэй. За мен давалгаж гисэн явдаг те. Хизээний Улаанбаатарын өглөө маань яваад удсан учраас манай байнгын сонсогчдод бол бүгдийг мэддэг болсон байгаа хаа. Тэгж байгаа те. За тэгээ шуудаар холбоотой. 1045 гэсэн утас маань шуудаар бол нээлттэй. За тэгээ Улаанбаатарын өглөө гэсэн шоу хөтөлбөртэй маань хамтран ажиллах бол 8866 1045 гэсэн утасаар холбогдоод бидэнтэй одоо гэр бүлийн радио те Монгол гэр бүлүүдийн үн цэнийн одоо бүтээгтэр гоё хамтын ажиллагааг эхлүүлэх боломж байна. Мэдээж гэр бүлийн радио маань 104.5 84.5 гэсэн дэлгүүн дээр гიშгэлж байгаа 3W1045 цэг эмэн гэсэн захим хуудаснаа болохоор дэлхийн өнцөг боломжт хурж байна. За ингээд Улаанбаатарын өглөөтэйгээ хамт байгаараа өнөөдөр бид 3 нь бас одоо мэдүү найруулагчтайгаа ингээд бид 4 та нарт зориулаад 2 одоо булан дээр бас сонин сэдвүүд бас их хөндөгдөхөөр байгаа шүү. За ингээд та нар маань хамт байгаагаа одоо илэрхийлээд эсвэл хамт сонсохыг хүсэж байгаа хүмүүсээ бас доор меншн хийх цаг өрнөж байгаа. За ингээд өрнөжөө хооронд баясаа ихчд бас нэг мэдээ байгаа гэж байна. За надад бас нэг сонин мэдээ байна. За ингээд энэ хоёрыг сонсъё те. За тэгээ дүрстэй ярианд байсан боловч нэлээд пажигнантай байлээ. Боловсролын яамн дээр яамны сайт юу хийж ядлаа байсан. Тэгэхээр би за линкийг нь найруулагчид өгсөн боловч за дүрс юутай юм байна гэдээ орхицсан. За гэрэл даалгавартай холбоотой. Одоо 9 сарын 1 хийхлээ тэгэнгүүт ээж аа хүүхдүүдийн хооронд бол нэлээд одоо хэрүүлийн айлм тарьдаг тийм. Дунд нь хэрүүлийн айлм шиддэг. Нэлээд зовоод. Тэгэхээр хүмүүс хэлсэн байлээ сошиалаар дүүрэн өстө нэрээ тийм. Яана одоо хэрүүлийн айлм хэллээ. Нэгдүгээр ангид орлоо одоо тэгээд баг. Нэг нь галзуурчихгүй шиг нэг нь бэртчихгүй шиг дуусчихсан гэсэн. Яг үнэ. Тэгээ одоо бол их сайхан найртай байна гинэ. Найртай сайхан хувц унгаа бэлдээл гадуур яваа. Одоогийн байдлаар. Тий. Айгуу жаргалтай сайхан хүүхэд чинь хуцаа өмсөж үзэл бүтэн өдрөж өмсөөл өстой гоё байна гинэ. За одоо 9 сарын 1 ихлээр дуус гэсэн лээ. За тэгээ энэтэй холбоотой гэрийн даалгаврыг болохоор боловсролын сайд инх хамгаалангийн мэдээснээр хүүхдийн насны онцлогтод тохируулаад ачааллыг нь бууруулна гэсэн байна. Оо ёо. За тэгээсээ. Эрка бүр нарна гарч байгаа. Би бүр тэгээсээ гэж би бүр насаараа мөрөөд ш. Хүүхэд байхад минь тэгчихгүй яавдаа л гэж би боддتي. Хараа л хожиж. Яг одоо надад зөндөө 3 байна. 3 дахь хүүхэд дээр нь одоо тэгж одоо өөрчлөгдөж чинь тий. За тэгээ өдөр бүр даалгавар өгөөд шалгадаг тооцоог өөрчлөх юм байна тогтолцоог. За ашгүй. Тэгээ багш одоо баг хугацаа шаарддаг, ойлгомжтой. За тэгээ хүүхэд бүрийн төвшөнд нь тохирсон, ялгаатай, уян хатан гэрийн даалгавруудыг боловсруулж өгдөг болох юм байна. За тэгээ Монгол гэр бүлийн дунд мэдээж одоо энэ том хэрүүлийн айлмыг бол шийдэхэ болно гэж чинь. Ашгүй. Яг тэгсэн. Яг хэрүүлийн айлмыг хэлсэн бүр. Бүр бүтэн сонсож байгаад яг тэрийг тэгэхээр маний эдийн нэг гомдол янз бүрийн юмнууд очтгол байх нь байна тий. Очтдаг байх нь байна. Сошиалоор эцэг эхчүүд давлгаалдаг байх нь байна. За тэгээд нэгдүгээр ангийн хүүхэд хичээлээсээ тарж ирээд одоогийн байдлаар бол нэгээс 2 цаг гэдэг. Энд гэхдээ бага штэ худлаа тий. Даалгавар их нь буруу гэж. Үгүй баг хэдэн цаг хүлээс суудаг штэ бид нар чинь. Айгуу удаа суудаг штэ. Тий штэ нэлээд удаа суудаг. Инхэн амгалан сайдын явдал нэгээс 2 цаг л гэдэг юм лээ. Тэгээ би бол үгүй ээ л гэсэн тий. Тэгээд нэг хичээлийн гэрийн даалгавар бол 10 минут байна гэж ярьж байна. За болж байна. Юм сурах юм уу гол нөгөөд л. Харин тий. Тэгээд хичээл бүр даалгавар өгдөг биш бага хичээлүүдийг бага нэгдүгээр хичээлүүдийг ингээ уялдаа холбоогоор нь холбоод нийлүүлээд одоо нэг даалгавар өгчих юм байна. Тэгээд 1 сарын дараа ч юм уу за даалгавар авчираарай. Санаа нь хийсэн байх ч юм уу тийм юм хийх юм байна. За тэгээд гэрийн даалгаврыг бас одоо ингээд Facebook-ээр ээж аавдад нь өгчдөг штэ тий. Тэхгүй юм байна. Яг ингээд Facebook-ийг ашиглахаа болж байгаа гэсэн. Тий, Facebook-ийг ашиглахгүйгээр хүүхдүүдэд нөгөөд ээж аавд нөгөөд дааж бие дааж хийх юм. Өг нь болно доо. Тий. Тэгэл ерөөсөө онцлог нь л энэ хүүхэд чинь 6 настай. Тийм учраас энэ хүүхдийн насанд нь сэтгхүүд нь тохируулаад
даалгавар өгөө гэж байгаа юм. За. За тэгээд хурдан түргэн хэрэгжээсэй. Тимэти харин тийм хэрэгжээсэй. Хэрэгжээсэй. Яг шууд хэрэгжээсэй. Яг сонсоход бол боломжтой сонсож Тэгээд байна. хүмүүс багш нар боловсруулаад боловсруулаад өгнө гэдэг хэцүү шүү дээ, тийм шүү. AI руугаа хийх юм болов. Нэг 10 минут даалгаварлаа. Хоёр их хамгийн амар одоо мэхлүүлж исэн юм байгаа байдлаа бодвол. Одоо айгүй их юм буруу юм одоо итгээд тэгээ буруудж исэн юм зөндөө байгаа сте. Байна уу? Одоо энэ нэг улсаас гаргаж байгаа шийдвэр Гүг тоогч. юу ч хамаагүй. Юу Янз ч бүрийн хамаагүй ингээд шийдвэр хэв мэдээллийн байгууллагаас гаргасан юм. Зөндөө Зөндөө байгаа сте. Зөндөө шүү дээ, зөндөө. Бид хоёр тараа яг наадхны чинь хамгийн анхных нь одоо хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулж За. одоо ард олныг бүр өргөн ихээр нь бүр бүгдийг нь хуурсан нэг аимшигтай одоо түүхэн үйл явдлын тухайд хоёрт хуваалцав. За тэгээ. Бензин үү? Тэгээ энэ их фаны зэ энэ их хөвгөлтэй. Гэхдээ энэ үйл явдал ингээд хуурамч байсан юм а, энэ мэдээ худлаа байсан юм а гэдгийг сонссон одоо ард иргэд үйлчлүүлэгчд нь ерөөсөө уурлаагүй. За. Тий. Тэр их Тийм сонир. амар дүжирсэн юм. Тий. Энийг одоо 1835 оны 8 сарын 25-ны өдөр болсон нийтлэлээс энэ бүхий эхэлсэн. 35 оны 8 сарын 25 буюу яг энэ өдөр ихгүй юу? Тэгээ энэ ямар ч үстэй энийг бүр хиллэг нь юм байт юм бэлээ. The Great Moon Hoax гэж нэрлэдэг юм байлээ. Юу гэсэн утгатай гэхээр сарны их хууралт гэдэг тийм нэртэй. За The Sun гэд одоо юуны Нью-Йоркийн нэг тийм одоо сонин байж л дээ. Тэгсэн чинь тэр сонин дээр ямар нийтлэл гарсан бэ гэхээр хараа. Нэг агуу эрдэмтэн өмнөд Африкт асар том телескоп бүтээгээд тэрүүгээрээ сарыг дурандаад сарн дээр юу байгааг олж нээсэн байна гэдэг тийм мэдээлэл нийтэлсэн. За тэгсэн чинь хоёр бүр итгэхгүй нүдэндээ итгэхгүй чихэндээ итгэхгүй. Тэр нь ямар мэдээллүүд байсан гэхээр хараа ингэсэн. Сарн дээр зүрэг цэцгийн одоо мандал байд юм байна. За тунгалаг сайхан мөрөн гол мөрнүүд байд юм байна. Нуурууд байд юм байна гэдэг мэдээлэлсэн. Тэр гайгүй. Зүудэлсэн чинь. Ой, усны өхрүүд далаа хэрэг дээр одоо наранд бие шараад юм байна. Цэнхэр өнгийн unicorn буюу нэг ивэртэй юм одоо морь байд юм байна. За тэр гайгүй. Бүр ингэж явсаар байгаа бүр юм сарсан бавгахаа шиг хүн байд юм байна. Хоёр хөл дээр явдаг. Тийм сарсан бавгах шиг далавчтай толгойтой. Тэгээ хоорондоо ингэ ярьдаг. Бүр ийм амьдрал соёлын иргэншил байд юм байна гэдэг ийм нийтлийг 6 өдөр дараалж нийтэлсэн байгаа байхгүй юу? Яг үний юм. Адам лог гэдэг нөхөр. За. Тэгсэн чинь ийм нийтлийг нийтэлсэн чинь нөгөө нэг нөхдүүд нь авчиад бүр энд нь сандраад Нью-Йорк даяараа бужигнаан болоод энэ сонин уулын тим нэг амар алдартай сонин байгаагүй юм байл л да. Ер нь бол баттай тий. Тэгсэн чинь тий найдвартай антер гэд нийтэлсэн. Угаасаа хэвлэл мэдээллийн сонин. Зүгээр юм фаны сонин биш. Хэвлэл мэдээлэл. Зүгээр юм фаны сонин биш. Фаны сонин тухайд байсан юм шиг байгаа. Шийдэх ухааны сонин. Тэгсэн чинь авчиад ийм нийтлээд 6 өдөр дараалж нийтлээд тэгсэн чинь хүн амт бүр шуугаад бүр тэр байтугай ингэсэн заяа. Шинжлэх ухааны эрдэмтэд студид нь очоод үгүй энэ нэр үнэн үү гэж ирсэн гэж байгаа. Тэгсэн чинь хараа бүр тэгээд тэр бол гайгүй зэ. За. Чуулганы номлогч нар очоод цуглаа муглаануудаараа ингэж яваад ингэж өргөл барьцсан гэж илүү их хураагаад бүгдөө сарлуу нисэн. Илгээлтийн ажилтан явуулъя. Тэднэрт очиж одоо ингэж библийн тухай зааж өгье энэ гэдэг. Бүр мөг төгрөг цуглуулсан тийм тохиолдол гарсан гэдэг. Тэгээд энэ ч одоо юу болоод байна энэ ч одоо ямар утгатай болоод байна гэсэн чинь тэгээ Адам Лок гэдэг нэг редактор нь бичсэн хүнд хэлж байгаа. За энэ худлаа байсан юм а гэд бүгдэнд нь зарласан байна. Тэгсэн чинь тэр сонингийн худалдаж авч ирсэн асар олон хүмүүс тэр сонин бүр мангар их зарагдаад бүр маш алдартай болсон гинэ. Тэгсэн чинь нөгөө хүмүүс нь уурлаагүй гинэ. Харин ч хөвгөлтэй байла. Гой ингээд өөдрөхтэй энэ ертөнцид бас юм хөвгөлтэй юм авчирсанд баярлалаа гэд. Тэг чинь нөгөө нэг алдартай эрдэмтнийх нь нэрийг дурдсан шүү дээ. Тэг чинь нөгөө эрдэмт нь амьд байсан юм байна тухай үед. За. Тэг чинь нөгөө эрдэмт нааг сонсчоод тэгэндээ та нар гээд энергээ байжсан гинэ. Тэгэхээр сүүлд уулдсан бүр ингээд тэр үйл явдлаас хойш баг 10 жилийн дараа 20 жилийн дараа ч гэсэн хүмүүс таархаараа л асуудаг гин. Нэрээ сарсан багуу хүн байсан юм уу гэд. Тэгээд нөгөө нэг эрдэмтэн тэрнээс хойш дургуутсч эхэлсэн гэд. Та нар ч одоо ямар молгоо юм бэ те. Ийм юмд итгэжээдэг гэд. Манайхаа их хуурал цаан ч болж исэн юм биш үү. Баярлалаа та бүхэндээ. Гой франк хийжсэн юм би тий. Амар байгаа шүү дээ. Үнэхээр яаж тэгсэн тэр 35 835-нд. Гэхдээ 835 он тийм л одоо мэдлэг бодсоор нингэн байж те. Одоо саран дээр тийм байна гэж хэлэхэд итгэх хүмүүс тэр 40 олноороо байсан байна. Гэхдээ манай Монголд 21-р зуунд
бэлтгэс мөрөн гэж байгууллага гарч ирээд цаацтай хотлоо. аймгаар нь яарсан байдаг. Буланлуугаа шилжиж. Тэгээ өнөөдөр болоод яагаад дурсамж 1988. За тэгээд бүгд хамтдаа буланлуугаа шилжээ. За тэгээ. Менш нэгээрээ. За ах намайг бодорой гэдэг шиг. Миний дахигаа бодорой. Миний дахигаа бодорой. Гайгүйхан асуулт асуугаар. Яагаад пицца дугуй эстертэй мөртлөөд дөрвөлжин хайрцагт хийдэг вэ? Дугуй чиж. Манайхан хайлт хийж байгаа. Дугуй хэлбэртэй хэрнээ дөрвөлжин хайрцагт хийдэг бай. Мөнгө, аз жаргал хоёрын аль нь илүү хүчтэй вэ? Яна. Баларсан. Энэ ястаа өнөөдөр хяар болсон юм байна. Яагаад амралтын өдөр маш хурдан өнгөрдөг вэ? Би наадах чижсэн би бас асуумаар байгаа байхгүй. Бицнуудын маань асуулт заримдаа энгийн юм шиг хэрнээ, энгийн биш эгэлгүй байдгийг та нар юу анзаарч байсан уу? Хүүхдүүдийн сониуч, шулуун заримдаа эвгүүч гэлээ. Үнэхээр оновчтой асуултууд гол байр суурийг эзэлнэ. Тэдний асуултад томчууд хэрхэн хариулах бол? Яагаад болон? За тоо ихлүүлээрээ нэг. Заяа ихлүүлэлт явуулна. Сайн байцгаана уу эрхэм сонсогчдоо гэд эхлүүлд юм байлээ. Өө тийм Сайн байцгаана эрхэм мөндөд сонсогчдоо. Өнөөдрийн яагаад болонд нэгэн хүүгийн асуулт ирсэн байна. Тэгээ сонсогч танаас асууж байгаа. Яагаад танилцуулъя бүгд. Одоо танилцуулаарай. За ингээд Эргэлзээтэй Эрка танилцуулнаа. одоо би хэвийн хоолоогоороо яриё те. Чадахгүй юм байна. Манайха ингэсэн. Яагаад гэж болон хүрдэг манай өглөөний Улаанбаатарын өглөөдөр юм байна. За яагаад бол яадаг вэ гэхээр хүүхдүүдээс ирдэг, томчуудад ирдэг том асуултанд бид нэр хариулах гэж оролддог. За энэ болонд бол нэг тийм урай байдаг хгүй биднэрт. Ямар урай байдаг вэ гэхээр зовх цагт сонсогчийн чанар танигддаг байхгүй. Сонсогчдод одоо яг энэ үед одоо бид гурыг шараад инээгээд үзэл сууж ямаар байна уу? Эсвэл нэрээ үнэхээр тэр хүүхдийн асуултанд нь хариулж өгмөр өнө хамтдаа нийлээд За хэрвээ хамтдаа нийлээд асуултанд нь хариулж өгмөр байвал 99 86 10 45 гэсэн дугаар руу залгаарай. За залгаж орж ирээд тэр хүүхдүүдийн асуултанд бидний өмнөөс хариулж өгөөрэй. За энэ асуулт угаасаа надаас асуугдсан юм биш. Бид гураас асуугдсан юм биш байхгүй юу? Сонсогчдоос асуусан. Тийм шүү дээ. Би гурыг ерөн шаардлага. Сонсогчдод асуултанд хариулж чадахгүй болохоор л бид гурав хариулж байгаа шүү. Одоо ташаа орж ирсэн бай. Сайн байцгаана уу? Холбогдохгүй удаад саналаа. Сайхан намарж иж байна. Амжилт гэсэн. Оо сайн уу. Одоо 99 86 104 5 гэд сайн залгаад ороод залах юм шүү заяа. За одоо ингээд энэ бяцхан хүүгийн одоо асуултыг хамтдаа сонсцгоё. За тэгээ хэдэн настай хүүглээ? Намайг цэрэн далай. За насаа 12 настай. 12 настай. Цэрэн далай. Мөн дээрээ багтаа гардаг үе. Яагаад бүдүүн болсон юм. Хүмүүс сонтохтой яагаад нүдэн юм бол. За 3 асуулт шууд асуучлаа. За 3-гийн шууд бөндцэн. За 3 асуулт 3-гийн асуучлаа. 12 настай хөгчүү. 12 настай. 12 настай. Яг шилжилтийн насн дээр явж байгаа Хоолой нь өстой хөөрхөн бүдэрцээ. Тий, нүүрэн дээр нь батг гараад байгаа юм байна. За тэгээ хоолой нь бүдүүрсэн юм байна. Гуравт нь юу гэсэн бэ? Хүмүүс унтахтаа яагаад нүдэн андаг? Яагаад нүдэн андаг вэ? За 3 дахь нь бол яг нийтлэг маягийн асуулт байна. Нүдэн ханихгүй гараг. Нэр шингэрүүлэх гэж тэгж үтсэн үү? Үтсэн үү? За нэр заавал нүдэн шаардлагатай юм уу гэдэг. Тэгээ бүдүүрхээр хүмүүс огцом шүү. бүдүүрч гэж хэлсэн аа. Тэгэхээр ямар гэдэг? Гүд гоё штэ. Хүүгүүдэд бол гоё штэ. Өсөж ийн гэдэг мэдрэмж. Хүүгүүдэд нэг тийм мэдрэмж байдаг байхгүй юу? Том болж ийн, хөгшөрж ийн гэдэг мэдрэмж манай дэвд чинь бас гоё тийм. Хурдан том болно тий. Тийм гоё мэдрэмж байхгүй юу? Гэтэ хөвгүүд ихгүй одоо охид ч гэсэн бас дэгдэг штэ тий. Хурдхан л том бүдүүрдэг гэж юу? Үгүй. Хамгийн гол нь бас нэг нийтлэг үзэгдэл нь хараа. Охтууд арай төрүүлж өндөр болоод охтууд арай төрүүлж нэг юм өсөлтийн насан турш орчдөг штэ. Тэнгүүтээ хөвгүүд араас нь өсдөг болохоор хөвгүүдэд өсөх гэдэг чинь бүр ингээд ус агаар мэт байдаг байхгүй юу? Манай дүү бол одоо нүүрэн дээр батг гарахад баг баярлж байгаа штэ. Тэ энэ яага батг гараад байна атар гэж явж мовоод. За аль асуултаас нэхлэмээр. За батгаас л эхлэе. Батгаас эхлэх юм. За Эрка юу? 12 настай хүүхэд асууж байна. За миний нүрэн дээр яагаад батг гардаг вэ гэдэг асуултыг сонсогч танаас асууж байна. 9986 1045 руу залгаад энэ асуултандаа өөртөө хариул. Сайн хариулж өг тий. За би хүүхэд байхад миний нүрэн дээр яг тийм нэг манай ангийн хүүхдүүдийнх ингээд ингэдэг байсан зарим хүүхдүүдийнх бүр ингээд маш ихээр ингэж бүр ингэж
гинт гараад шавдаг тэг хэсэгжингээ ингээд гараад баг 10 төгсдөл баг тэр гарсан баха. Одоо минийх чинийх бол айгүй тийм багаар гарсан шүү дээ. Тэгсэн үү? Огцом ерөөсөө гарав. Ямар ч сан гарсан яваад гарсан. Тэгтээ тийм бол амар их мэхэр ингээд бүр нүүр мөр ингээ улаан болцсон ингээ явж идэг ус хүүхдүүд. Хоёр бол арай өөр. Тэгээд хоёр юу гэж боддог вэ? Тухайн үед бидний нүүрэн дээр бас харьцангуй гайгүй юм шиг би бол санагдаад байдаг шүү дээ. Одоо бол хүүхдүүдийн нүүрэн дээр бас их гараад идэг ч юм уу. Бас тэгэл яг арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд их байгаа болохоор уг нь гайгүй баймаар юм тий. Гэтэ яг нөгөө илүү хоол хүнсний чанар муудсантай холбоотой болов гэж бодож байна. Тэгэхээр хүүдээ эхлээд хариулт өгөхөд бол хоол хүнстэй холбоотой. Чи нөгөө гоймон халуун ногоотой зүйл шарсан хуурсан гэдэг лээ. Тийм мэдээ бол нүүрэн дээр 12 настай хүүд. Нүүрэн дээр батг гах. Үгүй чи хүүдээ гэсэн үү сая? Хүүд гэж штэ. 12 настай. 12 настай энэ хүүд зориулаад хэлж байгаа юм байна штэ. Хүүдээ гэхээр би бас давхардуулаад бас хүүдээ юм захиад байгаа болоо гэж. 3 хүүд те. 3 хүүдээ гэж ерөн насны хайс авахгүй шүү. Нүрээ авгаа. Харин тэгээд байгаа ба. Жохо өвчөө өдөх гэдэг. Энд чинь уг нь ойрцоо насны юм байна. Яагаад гэд хүүхдүүдэд хариулт өгөх гээд штэ. Тэгэхээр батаг яагаад өсвөр наснд ирэхээр гардыг бэ те. Сонсогч таас комент хэсэгт өөрийнхөө туулж байсан тэр зөвлөсийг за магадгүй ингээд яг мэрэгжлийн талаас нь мэдж байгаа бол тэр хариултыг өгөөрэй. За 9986 10 Хэдүүлээ өөрсдөө туршлагыг хуваалцъя л да. Энэ харин энэ бас нэг эвгүй юм уу? Яг энэ насны хүүхэд заяа. Ингээ ойлгохчоор хэмжээний хүчмөр байгаа мэдээлэл. Тийм. Маш гоё ингийн хүүхдүүд. Одоо би бол ингэх гээд байгаа байхгүй. Хүний биед одоо хүчилсэлтийн тэнцвэр алдагдаад. Одоо арсны одоо юуны пропаганда нь одоо алдагдаад одоо тэр дотор одоо шумахрын одоо тэнцвэр байд юм аа. За. Тэр нь одоо эвдэгдэхээрээ гэдэг ингээ хотлоо ярмаар байгаа. Яг миний ойлгож байгаагаар бол арьсны нөхсөө гэж байгаа штэ. Энэ арьс чинь одоо нөгөө ийм асуулт асууя л да. Амьсгалын байлээ штэ тий. Хүний биеийн хамгийн том эрхтэн юу вэ? Арьс. Арьс гэхгүй тий. Тэр чинь яг энтэй адилхан эрхтэн. Тэгээ энэ эрхтэн маань амьсгалдаг байж таарч байгаа байхгүй. Тэгэхээр энэ нөгөө амьсгалдаг эрхтэн маань амьсгалж байна гэдэг чинь амьсгалахгүй байх боломж бүрднэ л гэсэн. Тэгэхээр тэр боломжуудын нэг нь бохирдол. Хэрвээ нүрээ угаахгүй, цэвэрлэхгүй. Одоо шил миний хувьд гэвэл би нүрээ угаахгүй ингээл залхуураал ядрал унтчих юм бол одоо энд нэг батг яасан гэдэг шин батг гарсан явж л. Шинээр гарсан. Тэгэхээр цэвэрлэх хэрэгтэй, угаах хэрэгтэй. Тэгээд энэ угааж яснараа энэ бохирдлыг арилгана. За тэгээд хитрхи бас их угааж болохгүй л гэдэм билээ нөгөө байнга савнтай гэдэг. Эн чин тослог ялгаруулдаг бас тийм эргэтэн байгаад байгаа. Тэгэхээр тэр тослог нь ингээ багтахаараа ингээ гатаад энэ уус уухгүй болохоор яадаг гэлээ. Да яг орох гээд шүү. Орч ийн. Орцсон нилээ орцсон шүү. За нилээ ойлгосон хийгээ. Нилээ орцсон шүү. Тэр чинь тэгдэм байлээ. Одоо би болохоор минийх дээр бол батг гарч байгаагүй. Ерөөсө гарч байгаагүй. Ямар давар. Зарим хүмүүс нь ийм ухаа. Айгуу даварцсан тий. Тэгээд хүмүүс ийм ухаа даварсан байх юм тий. Тэгээд манай цагаан арьстай. Хаарлахгүй. Тэгсээ батг гардаг. Юу гэсэн үг. Хоёр өвчнээс арьсан дээр бас гарч байгаагүй. Хин Тэгээд хоёр охин. Тэгэнгүүт манай хүүгийн яг нөгөө хүүгийн арьсан дээр хүмүүс болохоор одоо 15 настай. Тэгээд яг нэрээ 12 настай хүүгийн асуултыг сонсон чи манай хүүгийн арьсан дээр бол гарч исэн. Тэгээд гараад за одоо яадаг үлээ гэдэг ямар ч туршлага байхгүй. Өөрийнх дээр нь гарч байгаагүй, хоёр охиных дээр гарч байгаагүй болохоор та нар ер нь арчилгаа сайтай байсан уу? Танаа охтууд таамаа. Хуурай уучраас зүгээр айгуу сайн чигшүүлгэлээсэн. Тий. Тэгээд хуурай арьсны давуу тал гэсэн үг. Хуурай арьсны давуу тал. Тэгэнгүүт эргээд бас нэг юм сэтгэл судлаач биш гэр бүл бишээ юу вэ? Гоо сайхан. Гоо сайхан чинь нөгөө одоо мэрэгжлийн өвчөө гэж нэрээ. Гоо сайхан чинь зөвлөгөөг сонсчихсан чинь ингээд хүүгийнхаа ингээд арьсан дээрхийг ингээд янзлах гад батгын ингээд гайг болгочих гад ингээд хоёр охинтойгоо гуруулаа үзэж байгаа шүү дээ тий. Тэгсэн чинь тэр гоо сайхан болохоор яг л хэлжээсэн. За ингээд батг гарч байгаа тэгэнгүүт ингээд ээж аав нар тий шууд л ингээд батганы эсрэг айгу хүчтэй юм ашиглаад байдаг. Харин тэгдэг. Тихгүй ерөөсөө л энэ арьс гэдэг чинь маш юм чийг авах хэрэгтэй. Тэгэхээр ингээд чигшлийн сайн авах хэрэгтэй. Одоо ингээд хүүхдүүд батганы эсрэгээл яг хамгийн үнэтэй юм авч өгөөд идэг. Үнэтэйтэй биш. Энэ чинь ингээд ус шаардаад байгаа те. Тэгээд тэр чигийн сайн авах хэрэгтэй гээд. Тэгээд яг хуу давхар хажуугаар нь цомогийн илдгээр яг одоогийн хүүхдүүдийн хоол бол маш чухал юм билээ. Гэртээ ээж аав бид нар нь ингээд зөвлөөд идэг. За хоолоо сайн ингээрээ тэгээрээ тос хөвтөө баг те. За усаа сайн уугаараа гэдэг хад манайх бол ус маш бага уудаг. Тэгэл би бол усыг бүр эрүүл мэндийн усны тэнцвэр алдагдаж гин. За тэгээд нөгөө тослог хоол хүнс идээд ахаар ингээд нөгөө тэр нь
бас ингээд нөлөөлөгдөж шүү арьс руу. Сургуульд явахаар нөгөө сургууль дээр бол янз бүрийн мав идчихэж байгаа шүү дээ. Тэгээ юу идснээ бид нар хянч чадахгүй байгаа даа. Тэгээ юу идсэн бэ гэхээр нөгөө нэг билийн юмнуудаа идээд байгаа байхгүй. Тэгэхээр ингээд тэрний хичнээн гоё ачаалсан ч гэсэн ингээд буцаж гараад дахиад байгаа. Тэгэнгүүт одоо болохоор ер нь бол энэ юунаас одоо хамаард юм бэ гэдээ ингээд судлаад үзсэн чинь даавраас л хамаарад байгаа юм билээ. Андроген гэдэг даавар маш их ялгардаг. Тэгэнгүүт ингээд тослог болоод байгаа юм билээ. Тэрийг л ингэж гоё тэгээ тэнцвэржүүлэх хэрэгтэй юм. Би бол одоо хоёрын ярьсан дээр нэг тэрэн дээр нь онцлмоор байгаа. Тэр нэг бүтээгдэхүүн дээр. Одоо нүүрэн дээр хэрэгэлдэг бүтээгдэхүүн. Нөгөө нэг заримдаа бид нар чинь нэг юм баг ингээд хорсч морсч чэйжэл баг ингээд үйлчилж байгаа юм шиг мэдрэх гээд идэг шүү дээ. Ялангуяа хөвгүүд бид нар байж байгаа тийм. Буруу шүү. Айгүй буруу ингээд маск тавингууд ингээд хорсон шүү дээ. Хорсонгууд манид чинь айгүй гоё ажиллаж ийн гэж бодоод ингээд баярлаад байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр чинь хорсож ийн гэдэг чинь бүр ингээд арьс чинь баг цөлжөө те. Одоо бүр ингээд бүр give up хийгээ те бүр заз болио өглөө гэд бодож исэн чинь усан гээд өгж байгаа юм шиг байхгүй юу тэр чинь. Тийм болохоор хорсохгүй болтол нь тогтмол арчлах ёстой юм шиг байлээ. За дээрэс нь хараа юм хитрхи хүчтэй бүтээгдэхүүн ингээ хэрэглээд хахаар яг го тухайн үед ингээд нөгөө нэг батгах чинь тухайн үед ингээд арай гайгүй хатаагаад байгаа юм шиг мөртлөө арсыг чинь гимтээгээд байгаа юм билээ л дээ. Тэ? Арсыг гимтээчээр нөгөө нэг төрөнөө цаомог илдэг шиг амьсгалаад байгаа арс чинь амьсгалахаа болоод гимтээд ямар нэгэн байдлаар үхэлсэн арс марс нь тэр дотор нь үлдэж мүлдээд ч юм уу мэдгүй одоо яа дээ. Ингээд байгаад ахаар ингээл энэ арс чинь сүрээд байгаа юм байлээ л дээ. Яг тэр чигшүүлэх гэдэг чинь өстой зөв шүү. Сүүлд би нөгөө нэг одоо би миний арьсан дээр одоо батга гарахаа болцсон гэж хэлэхээр одоо тэнгэл бахал да. Би ч одоо 42 хүрж байгаа. Гэтэ ингээл үе гарна л да цомог шиг цомог илж байгаа шиг нэг угааж мугаахгүй арчлахгүй бол ингээд гарна. Би нэг сүртэй арчлаад байгаа юм байхгүй. Би нүүрээ угаадаг нэг савантай нэг юм хөөссөн савантай нүүрээ сайхан хөөсрүүлээд угаачна. Тэгээд уул нь угаахта тэр нэг юм багж үйд юм билээ бас нэг юм нарийнхаа өсөмстэй. Тэд нар ч бас төвхтэй. За яг тэрийг би хэрэгэлдэггүй юм. Уул нь хэрэгэлжүүл болох юм билээ. Би тэгтээ яг хөөсөж угаагачаад тэгээд чийгшүүлэгчл төрөх гэж байгаа. Өөр юм байхгүй. Тэгэнгүүт мэдээтгэхөөс өөрчлөлт гардаг юм. Гэтэ найз айгүй хураа харагч шүү. Тийм байна уу. Би өөрөө бол төгсөн юм да. Айгүй хураа наа чи бүр ангад сангад. Энэ тохирохгүй л байгаа юм байна да тий. За тэгээс манай сонсогчдод бас сэтгэлүүлдээсэн юм шүү дээ. Гэрэлтмаа манууд л ингэж даавар хэлбэлзэж өөрчлөгдөж буураад арьс тослогдох үед нөх сүв бөглөж батг гардаг юм болов уу гэсэн байна. Надаа бас гарч байгаагүй шүү дээ. Гэхдээ жоохон байхад гудамж мэтэрлэл тоглоол явж исэн үе юм. Ус сайн уух гэсэн. За ядуу сүрэн дээр агч болохоор яаж байсан ч гарч байгаагүй надад бас гэсэн байна. Пүү. Ямар мухаа арах юм бэ? Манайхаа гэж. Гэхдээ хуурай арсны нэрээ нэг хэцүү нөгөө яаж байсан ч гарч байгаагүй. Гэхдээ нөгөө гадаа гудамж мэтэрлэл гэдэг шиг 100 бол гадаа тоглохоор өстой сайхан сэвхтэн. Бараг шууд сарчих гал сэвтчих гээ тий. Сарцдаг шүү дээ. Сайртан сэвхтэн. Миний холбоор аяг их нөгөө батг гарахгүй мөртлөө ингээс сэвтчихдэг. Тийм үү. Тий. Тэгэхээр хуурай арсны нэг гайтан тэр. Тэгэхээр л чиг шүү. Ашгүй гэсэн. Та нар атгах шаардлагагүй. Бүтээгдэхүүний зөөлөн бүтцүүлэлт үнэхээр чухал юм. Одоо би тэр нэг юм Японы нэг юм одоо би бүтээгдэхүүн рекламцсан болчих үед нэг юм цэнхэр өнгөтэй нэг юм хуунцар юм савтай дог гонгоодаг тагтаа заяа. Тэр юм усан бүтцтэй юм билээ. Ингээ дүрхэнгүүд одоо миний энэ шинээр авсан юм жоохон буруу ах шиг байна. Энэ хөрөнгүүд юм наалдаад байгаа юм шиг мэдрэмж төрөд байгаа байхгүй. Би эндээ амар дургу байхгүй. Наалдаад байгаа юм шиг мэдрэхэд чигшил аягүй сайн хөгжин гэсэн. Наалдаад байгаа чи ер нь бол геолоор. Гэтэ яг ингээ харахад бол аягүй хуурай сайн чигшил. Тэгвэл энэ цаашаагаа нөлөөлөхгүй байхгүй. Миний тэр өмнөх нь болохоор яадаг гэсэн гэхээр усан бүтцтэй зөө. Дүрхэнгүүд ингээд юм төрхсөн юм шиг мэддэхгүй. Гэхдээ ингээд нүүр амир юм амар. Шингэн. Ингээд шингэн аягүй сайн шингэн. Аягүй хитэх юм байдээ. Тэгээд тэрэнд их дуртай байсан. Одоо тэрийг олж авъя да. За ингээд ямар ч нэг учир нь болоод ихнийх нь болгочлоо гэж үзэхгүй. Хоёроо. Тийм байна. Яг хуу хэрвээ одоо ингээд дутуу гэж бодож явах юм бол бас ингээд гоо сайхан ч холбогдож болно тий. Ер нь бол хараа холбогдож болно. Ер нь гэхдээ тэр нь л зүг баха. За тэгвэл надад нэг утасны дугаар байгаа. Цаг хэцүүдлээ. За юу яа? Хэцүүцсэн үү? Цаг хэцүү. Эхний эн чинь нэг л асуулт явахад баг тал нь явчлаа. За. Чи ямар шинэ юм бэ? Холбогдъё гоё. Үгүй яах. Нэр хэдээс тосгосон. Хэрэггүй. Гуруулагийн хариулт хэрэгтэй тэр хүүхдэд. Мэргэжлийн хүн ярихаар чинь нөгөө хүүхэд чинь залхацдаг байхгүй. Үгүй шүү дээ. Яг гоё хариулт. Хүүхдүүд шүү. Харин нэгдэг байхгүй. Тий. Хүүхэд дараагийн асуултаа яваа. Хүүхэд мэргэжлийн хүнтэй уулзаад ухаараад гарсан тохиол хаана вэ? Басаагч ингэдэг. Тий, зөндөө шүү. За тэгвэл одоо дараагийн асуулт руу оръё. Дараагийн асуулт нь болохоор манай 12 настай хэн билээ чинь? Цэрэн далаа. Цэрэн далаа маань. Энийг гэсэн шүү дээ. Цэрэн далаа. Манай цэрэн далаа маань ингэсэн 12 нас хүрсэн чинь хоолоонд бүдүүрсэн. За нүүрэн дээр нь батг гарахаас гадна хоолоонд бүдүүрсэн. За тэгвэл манийхэр бол энэ хоёртой хоёуланд дуртай байгаа заяа.
За яагаад хоолой бүдүүрд юм бэ гэдэг ингэж асуусан шүү. За ер нь яагаад хоолой бүдүүрд? Одоо таал хариулна да. Яагаад бүдүүрт юм? Одоо би тэр эмэгтэй болохоор мэдэхгүй байгаа дээ шүү дээ. Бүдүүрч үтсэн бол хариулъя даа тий. Туршлагатай. Тэгэхээр эмэгтэйчүүд хоолой өөрсдөгдөг үү? Яг жоохон нэг хүүхэлдэг болдог шүү дээ. Тийм үү? Насны аясаа гэдэг шиг тий. Арай нөгөө балчир одоо заяагийн эсвэл болоог юм болов? Заяа 19 настай шүү. заяа ч болоогүй тий. дээ. Заяа 19 настай. Шилжилтийн насны байгаа. Тий. Тэр нэрэл байгаад байгаа. 19 Pro Max. Тий. Тий. Гээ яваад байгаа. Яваад байгаа тий. За байж. Тэгвэл хоёр бол багада ийм хоолойтой байгаагүй шүү дээ. Хэн мэдчихэв? Би мэдчихэв. Ээж аав мэдэн шүү. Ээж аавраа залах юм. Өөрчлөгдсөн л. Гэхдээ өөрчлөгдсөн л байгаа байлгүй. Өөрчлөгдсөн. Гэтэ ирчүүдийн чинь нөгөө бүдүүрхээр илтгэхгүй. Бүдүүрхээр баг нэг шөнийн дотор. Бүр ингэж шууд бүдүүрчтэй. Нэрээ манай хүн ингэсэн шүү дээ. Бас 100. За. Хоолой ингээл нэг сонин цөөцсөн юм шиг хэлсэн. Тий. Тэгээ би нөгөө бас хоёр охинтой болохоор бас товчлог байхгүй. Аха. Тэгээд өглөө болгон сэрэл ингээл хүүтэйгээ ярихаар хоолой ингээл бүтв. Хөө мэдрэмж төрөхгүй. Мэдрэмж төрөхгүй ерөөсөө тэгэл хөө миний хүн хоолой нүтцэн үү гэл тэр үгүй ээж гэлээ өдөөс. Тэгэхээр за гэл. Тэгээ маргааш нь би яг нөгөөтэй давтаж асан. Миний хүн хоолой нүтцэн үү гэсэн чинь нэг өдөр уурлаад зүгээр л ярьж штэ гээ. Өөрөө бол анзаардаг юм билээ. Тий. Тэгэнгүүт нь би яг тэгээ зүгээр л ярьж штэ гэд нөгөө бүдүү хоолоогоор ярихт мэдсэн байхгүй юу? Хоолойд бүдүүрч байгаа юм байна. Амар үнэтэй. Яг тэр үе дараа хүүгүүд ингэдэг заяа. Нилээ олон юм өөрчлөгддөг. Сэтгэл санаа нь хүртэл өөрчлөгддөг. Тэгээ хоолой нь бүдүүрнэ. Тэгснэ батг гарна. За тэгэл нөгөө нэг үгүйдийн биеийн хэсгүүд нь өөрчлөгдөж эхэлж байгаа байхгүй юу? Яг бирж хоол идэлт нь өөрчлөгдөн нэрээ. Амар иддэг. Нэг жижиг аяг байсаа шууд даблдаал 2 3 иддэг бол жижиг аягаар аавын аягаар иддэг болно. Би яг тэгсэн шүү дээ. Яг нэг шөнө л тийм болцсон. Тэгээд би бол бодоод байгаа. Харин юу толботон болоо? Юу тайлбарлах юм? Би энд ингэсэн байж тээ яссан туяа. Хоолой авш айгүй хөөрхөн найз охинтой болоод өөрчдөг дөө. Ашин тавиад гэсэн юм. Найз охинтой. Манай Цэрэн далаа найз охинтой болсон юм байна. Найз охинтой болсон юм байна. Хоолой хөвчтэй л холбоотой байх таа гэж ядамсрын туяа маань ярьсан байна. Тэг нь хоолой хөвчтэй. Түрүүний нөгөө нэг арьстай холбоотойгоор хуурай бор арьстай батг гарахгүй, хуурай шиж цахлаатнаа. Нар үзүү үгүй юу харлаа сэвтэл кицүү байсан гэсэн хэлсэн байна. За энэ сэдвүүд ингэ хаацсан. За хоолой хуурай арьсан дээр ер нь бол батг гардгүй юм биш үү? Ер нь бол сэв. За ер нь мэдчмээр юм байна. Цахлаа одоо сайр л байд юм да. Тийм бай. Гэтэ би бол хараа бүгд байсан шүү. Цахлаа сайр. Цахлаа чи хуурай юм шүү. Миний тэгэхээр хуурай талтай юм байна. Цахлаа гэр ингээд нэг бүрэн кило нэг ингээд юу гардаг гэсэн хит хуурайшаа тэгдэг бах тий. Тэгээ ээж загнуулаад тос төрхөл унтдаг байж лээ. За манайхаа яг байдлын манайхаа 99 86 10 45 дугаар дээр танаас одоо асуултын хариултыг авахыг хүсэж байна. Энэ ямар асуулт байсан бэ гэвэл хөвгүүд ягаад өсвөр насн дээр хоолой нь бүдүүрдэг вэ гэдэг маш хэцүү асуултыг манийдээс асуусан. За энэ асуултанд сайхан ингээд дэлгэрэнгүй сайхан өөрийнхөө бодлоор эсвэл үгдийн сонсч мэдснээрээ нэг хариулаад өгөх зоригтой ээж аа байна уу? Ухаантай ээж сонсогч байна уу? Одоо надад нэг сайхан залгаад орж ирээд хариулаад өгөөч 99 86 10 45. Энэ бол ингэж байгаа хаа. Миний бодлоор заяа. Ийм заяа. Ер нь бол альфа гэдэг утгаараа заяа. Ингээм сүргийн одоо амтын амтан гэхэд одоо болохгүй л дээ хүнийг. Сүргийн нэг ийм онцлог гэдэг бай утгаараа тий. Гэхэр чинь одоо хин айх юм бэ? Дурайж тийм үстэй. Чи тийм дээ. Эн чинь одоо хоолойны цар хүрээ тий. Эн чинь хөвгүүд магадгүй миний бодлоор албаар ингээ тий. Гэж ярих гасаар байгаад хоолойноос тодорхой хэмжээнд бас бүдүүрхэд нөлөөлдөг болов гэж бодлоо. Сүүл та нар сонссноо? Хоолоондоо ингэж бүр дасгалжуул даваад өссөн хоолооргоо ингэж хүн ингэ хоолоогоо өөрчилж болд юм бэл. Ховиргож. Им жөнгөнсөн хоолооноосоо бүр ийм гүн одоо ийм бейс хөнгөнсөн хоолоор ингэж хөгжүүлж болдог гэж. Жөнгөнжсэн хөнгөнээд. Ямар хоолой бүдүүрх бол гоё. Хоолой нь ингэж ерөөсөө өөрчлөгдөхгүй нэг гонгноогоороо ингэ нарийнхан хоолоогоор хүрчүүлэх хэцүү юм а тий. Бас тийм тий. Манай нэг үеэлдүү тийм шүү. Одоо би жишээлбэл ийм чахарсан хоолой тахгүй юу? Гэхдээ миний хоолойг одоо жишээлбэл анх сонсож байгаа хүмүүс айгүй чахарсан хоолойтой гэж бодно. Гэхдээ яг намайг анханаас нэг хүүхэд байхаас ингээд сонсч ирсэн хүмүүс бол ингээд өсвөр насны дээр миний хоолой ингээд огцом өөрчлөгдсөнийг бол амьд хүмүүс гэрчлэн. Өөрчлөгдөөд өгсөн өнгөрчлөн гэж юу вэ? Өгсөн үуч гэрчлэн. Тэгэхээр чи өмнө нь бүр их нарийнхан хоолойтой. Тийм байсан юм шиг ба. Бүр ингээд тархины цаад мохорлоо гэж ингэж ярьдаг байсан юм шиг байна. Ядрах тийм тий. Чахардаг ш. Бүр санаанд орж. Ямар анзаа хоолой ингээ бүдүүрсэн тий. Бүдүүрийг үдий сууж ёо. Энэ тэгээ бас энэ түнхний энэ хөгжилтэй холбоотой байгаа. Тий. Тэгж бодож. Нэрээ манад нэг юуны
эрчүүдийн эмнэлгийн нэг эмч ордог байсан шүү дээ, тий. Тэр эмчийн эргэл нэвтрүүлгүүд бүр аюу сайн явдаг байсан, тий. Тэрэн дээр тэр эмч нэг удаа нэрээ ингэж ярьж. Оо, тестостероны даавартай холбоотой шүү дээ. Холбоотой гэж тий. Яг. Байнгын эрэгтэй хүн дээр тестостерон даавар гэж ярьдаг. Тэгсэн чинь яг нөгөө өсвөр наснд ингээд яг ингээд хүүхэд өсөж бие махбод өсөж байгаа шүү дээ. Тэгвэр тэрийг дагаад бүх зүйл нь ингээд нөгөө нэг өсөж байгаа. Тэр нь юу вэ гэсэн чинь түрүүнд нөгөө нэг батг гарахад андроген дааврын ингээд их болдог гэдэг шиг. Эрэгтэй хүүхэд яг тэгэж өсөөд дуу хоолой өсөхөд тестостерон даавар нь их болж байгаа гэдэг юм байна. Яг тийм гэсэн шүү нэрээ. Ирчүүд хөгшрөөд ирэхээр тестостерон буурж байгаа шүү дээ. Ер нь одоо ингээд нөгөө хүний хөгжил талаас тэр үнэн шүү. Хамгийн их өөрчлөлт хийж байгаа, хамгийн их одоо өөрчлөлт явагдаж байгаа үе шүү дээ, өсвөр үе чинь тийм. Өсвөр үе тийм яг үнэ. Тэгэхээр илт бүр яг тэр өөрчлөлтүүд нь харагдаж байгаа. Илт тэр өөрчлөлтүүд нь ингээд тий нүдэнд үзэгдэхөөс одоо жишээлбэл октоодын хувьд ч гэсэн өөрчлөлтүүд ингээд харагдаж байгаа. Тэрнээсээ болоод зарим хүмүүс айгүй эмзэгэлтэй. Маш их ичдэг. Айгүй ичдэг тий. Тэгэхээр битээ тэгэж хүлээж аваар айгүй гоё энэ өөрчлөлтийн маань тий яг бодтой үе учраас баяр. Би нэг удаа том хөдөө бас яг ингээд ярьж байгаа хгүй. Тэгээд энэ үеийг бас айгүй сайн давж туулаараа муулаараа гэл нэг юм ярьжсэн. Тэгс чи дараа нөгөөтг чи залбирлын сэдв гэл тэгсэн чи өсвөр наснаа амжилттай даван туулахын төлөө. Өөргөө санагдав. Тэгэхээр энийг нөгөө эцэг эхчүүд нь тэгээд чухалчлаад одоо тэгэл хүүхдийн үед цаашаа зөндөө юмнууд байгаа зү. Зөндөө юм өөрчлөгднөс дэрка. Яасан ийсэн тий. Байлгүй тий. Яриасан. Ирчүүд зөндөө юм байгаа. Яг энэ зөвхөн хоолоо өөрчлөгдөхтэй холбоотой ярих юм бол хараа тэр яг баясагч хэлдэг яг үнэн шүү. Тэр нэг тестостерон дааврын ялгаа. Өмнө чинь манайд одоо ингэдэг гэж байгаа байхгүй бүр огцом нэмэгдэг гэж байгаа байхгүй хэмжээ нь. Харин яг ингэж ярьж байна. Огцом нэмэгдэнгүү тараа хөвгүүдийн энэ шууд түнхний хөгжил энэ одоо юу гэдэг хөвчний хөгжил мөгжил нь ингээд шууд ичвэтэй явагдах л бахар л та. За тэгээд нөгөө нэг юуны хөлийн хэмжээ шууд огцом өөрчлөгдөв. Тэгдэг штеп. Бүр манаа нэг багш бүр надад хөлийн хэмжээ огцом уртсан. Манаа нэг багш бүр тэгж хэлж ирсэн. Нөгөө хөвгүүдийн хөл огцом урт болдог учраас хөвгүүд энэ үед айгүй тэнцвэр муутай байдаг гэсэн. Ямар сайн юм. Би харин тэрийг бол би бол мэдэхгүй байна. Айгүй тэнцвэр муутай амархан унж мундаг гин. Их бүдэрч их ундаг унамтхаа болж молдог гин. Тэгээд их бэртэж мэртэж гээд идэг гинэ. Тэгэхээр тэрэн дээр нь анхаараарай гэдэг нэг багш маань хэлж ирсэн. Би тэрийг анх удаа сонсоод. Тэгээ одоо би зүгээр боддоо би чинь ийм намхан штэ. Тэгсэн мөртлөө би 42 өмсдөө штэ. Зарим пүүз бол 43 өмснө. Тэгэхэд шалтгаан. Үгүй ингээд өссөнтэй холбоотой байхгүй. Нөхцөлийн муухай дэгдэг. Хөл ингээд сап гал урдулчт юм билээ. Тэгээд ерөөсөө би ээж аав гоё. Тий. Би нөгөө шилб мэл. Явах хэрэгтэй гэж бодоод. Шилб мэл бас явах л хэлгүү дээ. Миний тэр нь яваагүй гэсэн. Яг тэр явахт би нөгөө тий нөгөө кальц малц юу дээ тэр мэрийг ууж амжаагүй юм уу хаашаа. Нөгөө тавхаан л явцсан. Гэхдээ яг үнэндээ бидний үед тэр хэсэгчл хөгжүүлдэг курс байгаа байхгүйсэн шүү дээ. Аскорбины өвчлөл байсан шүү дээ. Яг үнэ. Тий. Гэхдээ тэгээд цагаан эдээ тий тэрийгэ хэрэглэхдээ тэгээд нэг таравч. За Аленка ингэж ütсэн байна. Ирчүүдийг баригл гой хоолойтой болгох курс Оросд байдаг их байдаг гэж. За хоолойны дуу, өнгөөр, хүн татах, амжилтанд хүрэх гээд том юм байна цаан ч нөхөө гинэ. Энд гэхдээ айгүй нөлөөтэй юм байлээ. Ирчүүд ер нь судалгаа байд юм байлээ шүү. Би нэрээ одоо яг тэрийг санаж байна. Ирчүүдийн хоолой ингээд гүнзгий байх тусмаа одоо нэг дип гэж ярьдаг штэ тий. Гүнзгий баригл байх тусмаа одоо эмэгтэйчүүдийн ер нь бусад ирчүүд нь ч гэсэн татагддаг гэж байгаа байхгүй юу. Ямар гоё гэдэг тийм. Гүэ татагдана. Яг хоо та нарын иргэн тойрондыг байхгүй болохоор нэг анзаарахгүй байгаа зэ. Гэхдээ ингэдэм билээ. Нөгөө радиогийн хүмүүс болохоор ч тэр юм уу те яг ингээд радио тохирсон нэг юм гоё тослог гоё хоолойнод ирж тийм яриа ингээ хоолойтой хүмүүс юм зэм ярихаар нэг гоё тийм ийм гоё буурсэртэй чив шиг тийм их гоё санагдаад идэг ч те. Хөөх тийстэй яг радиод хоолой уншихаар л одоо манай нөгөө нэг юунд нэг тийм залуу байдаг байхгүй. Их сургуулийн багш. Айгуу гоё хоолойд. Хөнгнээд. Тэгээ тэр нэг биеийн том жижигтэй бас нэг хамаагүй нөлөө шүү дээ. Ийм жижигхэн биетэй мөртлөө ингээд нэг юм хөнгөсөн холоод юм байд юм билээ. Би бас харсан тийм үү. Тэгсэн чинь ингэдэг гин. Нэг одоо яг энэтэй холбоотой гэх юм уу да нэг сэдв байгаа нь. Юу гэхээр хөвгүүдийн хоолой молоо ингээд өөрчлөгдөд ирэнгүүт ээж нь жоохон ингээд одоо жишээл баясагч шиг те ингээд одоо баясагч бол ойлгохгүй ч ойлгоцсон байгаа байхгүй. Би гайхсан шүү дээ. Үргэлжлүүлээд ойлгохгүй байгаа ээжүүд байдаг гинэ. Тэгээд битээ тэгж яриадаа марааdaa энэ төр гэ тэ. Зүгээр яри. Тэнгүүд ээжтэй ингээд зүгээр сонсогдохын тулд хүүхдүүд ингээд амар хичээгээд ингээд хоолгож байгаа шахдаг ч юм уу тэ. Хүүхдийн хоолооргоо ингээд буцах гэж ингээд оролдоод
Тэгээ тэрийг ингээд фейк хийгээ сурчдаг гинэ. Урамчаар ингээ тэгж яриа сурчдаг. Тэгээ насаараа өөрөө ч мэдэхгүй тэгж ярьдаг гинэ. Тэгвэл энд ингээ ядамсран туяагийн битсэн байгаа нь энэ байгаа юм шүү. Нэг сайхан би хаатай ир хүн байснаа гонгнод ярьдаг. Энэ магадгүй. Би харин сүүлд нэг юу бичлэг үзсэн чинь тэр нэг нөхөр тэгсэн байсан байхгүй. Би та нарт ингээд өөр зүгээр ярьж байгаа бичлэгэн дээр. Би ингээд та нарт яг өөрийнхөө жинхэнэ хоолоогоор би ярьж үзүүлээ гэдэг ингээд ярихдаа зүгээр ярьж байгаа. Тэгснэ ингээд ярьсан чинь амар бүдүү болоо те. Ингээд ярьж байгаа байхгүй. Би миний яг үндсэн хоолой энэ юм байна. Намайг өсвөр наснд байхад ээж ингээд загиндаг байсан. Тэгээ би тэрнээс болоод ингээд хоолойгоо өөрчилсөн би мдээгүй байсан. Би саяхан нэг сургалтанд явсан чинь намайг ингээд нэг нээсэн гинэ. Дотор ингээд за ингээд нүдэн маань энэ гэж байгаа ингээд нээсэн юм байна. Тэгсэн чинь өөрийнх нь хоолой тэр байсан гинэ. Тэгээ тэрийг ямар зовлонгүй ярьж ийн гэж байгаа байхгүй. Тэгэхээр хүүд гурлаагийн нэгдсэн зөвлөгөө. За цэрэн талаа. За яг нарийн одоо бүр нэг тийм одоо шинжлэх ухааны нарийн ширийн одоо юм нь бол хэлж мэдэхгүй юм байна. А гэхдээ ямар ч байсан чиний биед тэр тестостерон гэдэг даавар бол хэвийн хэмжээнээсээ ихээр ялгарч байгаа. Эрэгтэй даавар. За энээс болж чиний хоолой бүдүүрнэ. За хид хідэн шинж тэмдэг чамд илэрнэ. За хоолой бүдүүрнэ. За тэгэл за батг гарах одоо энэтэй яг шууд холбоотой биш байхаа. За биеийн хэсгүүд чинь одоо томорн одоо гар хөл чинь илүү урт мурт болно. За ингээд би чинь өмнө мэдрэгдгээсээ арай өөр мэдрэгдэн. За ингээд энд эвгүүцж болохгүй. Чи одоо ингээд авраг хүн болж байгаа маа. Өсөж байгаа маа. Чи одоо шилжилтийнхаа процесс дээр явж байгаа. Чи хаалт болох нь. Тий, одоо чи ингээд хаалт болж байгаа ийм процесс явж байгаа байхгүй юу? Нэг хэсэгтээ нугасны мухад игдэхээ байгаа тэгээд гоё. Тий. Манай хүү бүр ингээд батганаасаа ичээдэл шүү дээ бас. Тийм шүү дээ. Тий. Одоо 10 тэгтэл харахаар инээдтэй байлээ. 13 настай хүүхэд мөртлөө ингээд юмнууд ингээд нүүр ам ингээд би хаамаа ингээд том хүн шиг болоод байгаа байхгүй. Гэтэ ингээд ааш ингээд яг 12 тагоор байгаад байгаа хүүхд чиг. Тэгээ би ингээд хараад нэг сайн ингээд миний толгоо ингээд ойлгохгүй юм чи тэрийг. Хүүхдийн нүүрэн дээрээс хамгийн төрүүлж ингэж яг нэг өсвөр насн дээр томордог зүйл нь хамар байгаад байдаг шүү. Тийм баг. Тийм болоод яг гарын алга хөлийн уул гэл тий анзаарах юм бол бүр яг тэдэр нь ингээд төрүүлж тамархаар яг нугасны мухад игдэх шиг харагдаад. Хоолоо молоо хүүхдээсээ байгаа тий том өнөө гэхээр бас иш байгаа. Биш. Гэхдээ хөөргөн минь. Гэрүүлээ радио Улаанбаатарын өглөө маань яагаад гэдэг хүүхдүүдээс ирдэг, бяцхан хүүхдүүдээс ирдэг асуултаар хөвлөгдсөн нэвтрүүлэг булан маань үргэлжилж байна. За өнөөдрийн одоо буланд маань 12 настай Цэрэн Далай гэж өөрийнхөө нэрийг одоо өөрчилсөн үү яасан тий ямар ч сан хүүгээс ирсэн асуултын нэгдэх асуулт нь яагаад нүүрэн дээр батг гардаг вэ? За тэгээд яагаад хоолой бүдүрдэг вэ гэдэг асуулт. 3 дугаар асуулт руу одоо орох гэж байна. Энд чи коммент уншиж. За тэгээ. Аленка Ева маань хоолой чухал харахгүйгээр дурлаа шүү дээ. Хоолой их чухал юм шиг байна бас тий. За сүүлийнх нь манай Аленка Евагийн сүүлийн комментиг нь уншия. Хоолой энд харагдахгүй. Тэр надад комментээр харагдахгүй байгаа тийм. Найрлагч тэрийг C-more дээр дараад. За одоо болж. За одоо харъя. За хоолой бүдүүрн ус их ургана. Биес үнэрдэх үнэр өөрчлөгдөн. Яг үнэн. Тэг. Хөлс их гарна. За ингээд өөрчлөгднөө. Энэ бүхэн чамайг бүтээж байгаа учраас байгаа бас нэгэн гайхалтай үйл явц шүү гэд зүрх явуулсан байна. За ингээд манайхан өөрчлөлтөө бас нэг юм гой зүйл гэж хүлээж аваа тий. Тэр хэрээр өөрийгөө гоё арчилгаа бас битгий орхигдуулаарэ тий. За Даваас Өрөнбаяр маань хөвгүүдэд тестостероны даавар одоо өөрчлөгдсөнтэй холбоотойгоор дууны хайрцаг өөрчлөгдөгөө бэлгийн божилтын үе юм аа миний дөө гэсэн байна. За Нойко Дарс Өрөн маань Нойко маань ингэж хэлсэн байна. Эрэгтэй хүний бүдүүн нам хоолой нь өсөлт хөгжлийн үед дунд хөвч томорч уртснаас болдог гинэ. За энэ бол яг бүр шинжлэх ухааны тайлбарыг өгж шүү. Ингээ хоолонд чинь өөрчлөлт гарч байгаа учраас угаасаа бүдүүрчт юм байна. За баярлалаа та бүхэндээ. Хөгжмийн одоо утсыг ингээд нарийн зүрлээд идэг штэ. Одоо нарийн утас бүдүү утас яаж дуурдаг вүлээ гэдэг шиг яг тэрнтэй зүрлэлт юм. Оо тийм биш нэрэ тий. Хөвч уртсаж байгаа. Тэгээд дуурах нь өөр болдог гэж. Тийм байна. За ингээд ямар ч үсэн энэ орчлонд бүтдэг өөр нэгэн өнгийг миний дүү бүтээж байгаа шүү. За ингээд 3 дахь асуултанд нь гурлаа оръё. За 3 дахь асуултыг сонсогч танаас асууя. 9986 1045 руу залгаад орж ирээд хүн яагаад нүдээ анж унтдаг вэ гэдэг одоо асуултанд хариулж өгнө. 12 настай Далай Цэрэн асуусан байна. Хүүхдүүд Цэрэн Далай ингээд нүдээ нээлттэй унтдаг үе байдаг тий. Хараагаараа. Тий хараагаар унтдаг. Тэг манай хүү хараагаар унтдаг юм аа. Тий аюу хараагаар унтдаг тий.
Тэр нь айгу муу гэж Тэр хэлээ. нь их муу юу? Ирцээс юм шүү те. Унтлаа гэхээр яг ингээд анигдах. Зөвхөн ингэж бодож байна. Одоо нөгөө 40 гараад ирэхээр чинь одоо нөгөө нүдэндээ чиг шилүүг нүдэндээ нөгөө нулимс ингээд тусаа гэж ингээд айгуух зөвлөж байгаа шүү дээ тий. Нөгөө ямар нулимс илээ ингээд тэгээд хиймэл нулимс өгч байгаа. Тэгээд ингээд харахаар энэ насныханд чинь энэ насныхан гээд ч байх юм байхгүй. Угаасаа ингээд нүдэ нээгээд яг хэвийн үедээ ингээд харахаар ингээд нүдэ анаад унтаад ингээд харахаар нуугтаад ч юм уу тий ингээд ямар ч ингээд хатцсан байж. Тэгэхээр энэ бас яг тэр чихтэй холбоотой болоо гэж бодож байна. Ер нь бол энэ унтж байгаа байдлаараа нүд ч гэсэн амрах хэрэгтэй. Тэр чигийг авах хэрэгтэй ах гэж бодож байна. Тэгээ бид нар ч одоо яагаад нөгөө нүдний шил зүгээд миний хувьд юм чи ингээд зүглээд байгаа гэхээр дэлгэц их үзэж байгаа бол тий. За тэгээд наранд их явж байгаа бол нөгөө харшил гинэ. За. Тийм учраас хамгаалах үднээс гэрлийн харшил байна. Тийм энэ нөгөө дэлгэцээс нарнаас хамгаалах үднээс нэгдүгээр хамгаалтын шил зүү, хоёрдугаар тэр хиймэл нулимсаа байнга тусаа. Гэхдээ тэр нь хүчтэй гэжтэй зүглэхгүй байгаа байхгүй. Тэр нөгөө нэг амар сингэр мингсэн бол димий гэдлээ шүү дээ тий. Тэгэхээр эн чинь яг нөгөө нэг арьс шиг юм байна тий. Нүд хураашаад байна. Тэгээд аргаа захтнаад тэгээд нөгөө захтнаад авчрас майжчихаар өрөвсөд харшлаад тэгээд цаашаад ингээд нүд чинь ингээд яваад байгаа. Тийм учраас энэ нүдээ ингээд чийгшүүлээ. Тэр чигээ хадгал гэдэг зүйлийг зөвлөд байгаа байхгүй. Хоёр уцаа хараад энийг гэх юм. Гөө энэ хүний комент байна. Уцаа харж ирээдэг бай. Би энэ явуулан дээр нь оролцмоор дараа. Цаамаа үлээж өгж ин доо гинэ комент. Удлаа. Нэг комментиг хараад инээд хүрсэн юм. Хамт юм Яг хоёлаа хараад инээц юм уу те. Яагаад гэвэл зүүд үнэн хоёрыг ялгаж дийлэхгүй болно гинэ. Зүүд үнэ ялгаж. Зүүд бодит байдал хоёроо ялгахгүй гинэ. Ингээ нэг ч айгу гоё юм байна. За бас энэ айгу гоё хариулт шүү дээ. Тийм ээ. Бас нэг хариулт байна. Согтгоорол хагас хараатаа ундаад байдаг шүү дээ. Би бол ингэж бодоод байгаа байхгүй юу? Би бол ингэж бодоод байгаа. Хүн ингээд сэрүүн байгаад ингээд орчлон эргэн тойрноо ингээд анзаарч харахын тулд зохио ингээд хүн ингээд булчингаа ажилуулад зохио нээдэг. Хүний энгийн хэвийн ингээд бүх булчингаа ингээд сул тавих юм бол хүний нүд шууд автоматар анина. Би тэгж бодож байна. Энэ авийн булчингуу зүгээр ингээд тий. Оф болол. Булчингууд ингээд шууд амраад ингээд бүгд ингээд унтрах юм бол хүний шууд нүд автоматар бан анина. Тэгэхээр хүний ингээд хэвийн ингээд амралтын бие гэдэг нь нүд нь анаатай байхыг хэлнэ. Одоо ингээд миний нүдэ нээж байгаа нэг ажил байхгүй юу? Булчингаа ингээд ажиллаад ингээд татаад байгаа байхгүй юу? Хойш нь. Ингээд гүрийгээд шүү дээ миний энэ чинь нэг булчин ажил хийгээд шүү дээ. Тийм учраас тэр булчин амрах хэрэгтэй юм болов? За тэгээ өдөр амарч илаа. Ингээд амраас оожснаа. За би амарсан бүх булчин суулгах. За дуудлага ингэх юм. Яг тэгнэ. Yes. Ави. За хай өглөөний минь. Хай Нойко өглөөний минь. За өглөөний минь. За юу вэ? Сайхан амарсан уу? Сайхан амарлаа сайхан. Нүдэ нээж унтж гинөө хааж унтж гинөө? Хааж л унтна л та. За. Ер нь л нөгөө нэг нүд чи өөрөө ямар нүдний ансаг зөх ямар өөртөө гэхээр бүх эдгээрт нь ч өөр өөрсдөө гэсэн үндсэн өрөөдтэй. Тэгээд энэний нэг нь зөгчөн тэр зэгтээ булчин. Тэгэхээр булчингийн үйл ажиллагааны алдагдлын үед ялангуяа тарих нэгдүгээрт юу гэдгийг ямар нэг эмийн байцын нөлөөг өөрч гэдэг юм уу эсвэл алкоголын нөлөөг өөрч гэдэг юм уу те үнцэн үүргээ алдаад ийм ухамсарт бос ухаан руу орсон үед булчингийн үйл ажиллагааны алдагдлууд гараад магадгүй тэр үедээ харлаар одоо таад ярьж байгаа шиг. Нөө хараагаар унтна. Хараагаар унтна. Хит ядаргаанд орсон үед ч юм уу тийм. Хэвийн үед бол яг ямар учиртай байдг вэ гэхээр энэ мэдээж нэгдүгээр нүдийг буюу тэр альмыг өөрөө хамгаалах үүрэгтэй, чигшүүлэх үүрэгтэй. За мөн хоёрт нь хэм бол одоо нөгөө гэрлийг хаах үүрэгтэй. Гэрэл хаагдчих бид нар нөгөө нэг яриад байгаа штэ унтахгүй байгаад байгаа өдөр унтсан ч дутуу унтдаг юм а гэж яриад байгаа. Тэгвэл тэрний нэг нь бидний яг хөшөг гэсэн үг байхгүй. Хөшөө хааж байгаа юм байна штэ. Бас яг өнөө наацтай гоё тайлбар. Манай Нойко эмч юм уу? Эмчтэй. Хүний их эмчтэй. Тэгээ бүр тэр байтугай энэ чинь одоо мис заслын эмч байж байгаад одоо сэтгэл зүйн эмч болсон. Одоо яг ажиллаж байгаа. Тий. Хөшгөө хаасан гэсэн шүү дээ. Хөшгөө хаасан. За тэр хөшиг чи их гоё санаа байна. Тийм. Тэгээ хоёрдоо ер нь хоёрдугаар нь бол юугаа яана гэсэн үг байхгүй юу? Юугаа яана. Юугаа яана гинэ.
тэгжиж гэрлийг хаах үйлчлэгээтэй чигшүүлэх үйлчлэгээтэй л гэсэн утгатай гэсэн. Тийм байна. Тийм Бид байна. нарын нөгөө нэг тарих өөрөө мелатонин гэдэг даавраа ялгаруулж өгнө. Нөгөө гэрэл байхгүй болж ижил бидний тарих цаанаасаа Яг тэгдэг шүү нэрээ тийм гэсэн. Нөгөө дэлгэцийн гэрлээс ядаж Нойко би нэг холт гэдэг дээрээс нь нөгөө нэг яг одоо зүгээр сонирхолтой шүү. Тэрнээс заавал яасан юм шиг нөгөө хамгаалах механизм гэдгээрээ нүдэн янзын тохиолдолд хүн айгүй илүү тайвширдаг. Тэгэхээр нөгөө аюулгүй гэдэг мэдрэмжийг авдаг гинэ. Нойко нөгөө нэг би нэг ингэж тайлбарлах гээд оролдоод байна л да. Энэ зөв үү худлаа юу чи нэг хэлж өгөөч. Хүний ингээд хэрвээ булчингууд бүгд ингээд унтарчих юм бол зөө ямар ч ажиллагаагүй болчихмор шууд нүд автоматар аних уу? Анихгүйгээр үлдсэн ч болно. Нүдийг ингээд нээхийн тулд булчин ажиллаж байгаа юм шүү. Нэг булчин ажил хийгээд байгаа юм шиг. Агших сулрах процесс л тэнд болж байгаа шүү. шүү. Тэгэхээр аль нөгөө нүрний буюу нүдний мэдрэл гэж байгаа нейрос офтальмикус гэдэг багхгүй. Тэгэхээр тэр мэдрэл маань өөрөө аль хэсэгтээ саадсан гэдгээс шалтгаалаад ингээд тэр чигтээ төвхтээд үлдчихвэл тэгэл тэр чигтээ юм. Татаад үлдчих юм ээ те шүрмсэн татаад. Тэгэхээр тэр чинь нөгөө нэг сулрахаар л доош унждаг, сулрахгүй л татагдаад дэш үлддэг гэхээсээ илүү аль нүрний одоо эсвэл нүдний ч гэдэг юм уу те нүрний гурвал мэдрэл ч юм айл нэг хэсэгтээ саажснасаа үүдэлтэй л процесс болно гэсэн. За баярлалаа Нойко. За маш их баярлалаа. Ястаа чухал мэдээллүүдийг өглөө. За ер нь Нойко ер нь бүгдийг хаачлаа те. Тэглээ бид гурав ярих ямар ч хэрэг алга. Тэний комент уншия. За тэгээ комент байна. Аленки Эва ингэсэн байна. Унтлагийн гүт тарих команд аваад булчин сулардсан болоо гэж байна. Бас нэг тийм. За тийм тий. За нүдэн аних үед тарих унтах тохиолдол аваад биеийн булчин суларч амраад бие унтдаг. Мөн нүдний чигшилтийг хадгалдаг гэд. Ганцхан мандсан байна. Сая яг энэ процессыг Нойко бас нөгөө нэг даавартай холбож тайлбарлаа. Тэ нөгөө нэг мелатонин гэдэг нөгөө унтах даавар нь харанхуй үед одоо гэрэл байхгүй үед одоо илүү их ялгардаг гэсэн тий. За хараагаараа унтдаг хүнийг би мэдэн шүү гэсэн байна. Харин тэгдэг. Хараагаараа унтдаг хүмүүс байгаад дээ шүү. Яг үгүй. Энэ хүмүүс чинь бас айгу тутам мутан амардаг байсан байдаг гэж магадгүй шүү. Би тэгж бодоод. Сая угаасаа ядарсан гэж штэ тий. Ядарсан учраас ингэж юм. Тэгээд ойлгомжтой шүү. Тэгээ нүдийг хүчээр ханиулах арга байхгүй юу? Очиж байгаад ингээ гараараа ингэж болно. Би санаж шүү. Би ингээд нөгөө жоохон бахад ээжийг ингээ унтчихаа. Сэрэлтэйгээ сэрхгүй. Манай ээж бол нүдэн анц байсан. Тэгээд тэнгуут нүдийн ингээд тэгэхээр ингээд хараа ингээ хардаг байсан. Тэнгуутээ ингээд цухтаах гад нөгөө хүүхэн хараа ингээд нөгөө харна штэ. Ингээд цухтаах гад ингэж гэрлээс цухтаж байгаа. Гэрлээс цухтаж тийм. Яг тэгж. Тэр сайн Нойко ярьж байгаад яг саналаа. Би бол айгу хоёр охиноо тэгдэг ус хараагаар унтчихт нүдийн хичээл ингэж мөнгө. Гүцээж хаалгануудаа хаач. Ой, загас нүдэн анивчдаг гэсэн шүү дээ. Тийш. Загас заахгүй гэсэн шүү хөрх юм та. Хөрх амтэн ч байх вэ нэг усанд банк нүдэн байдаг учраас хуурайшдаг юм байна л да. Гой гаргах. Багтаа чигшил. Банк чигшилтэй байгаа юм. Хоолоо яадаг бол бүдүрдэг болоо. Хоолоноос хоолоо гарахгүй шүү дээ. За энийг 12 настай тэр л асуусан. Загсны хоолой бүдүрх. Яагаад бүдүрх? За ингэ нүдэн анихгүй бол булчин хөшнө. Загсны нүд шиг болно гэд ингээ комент байсан байхгүй юу? За Аленки Эва үргэлжлүүлээд ингэсэн байна. Саажилт үүсэхээр бас тэгдэг гэсэн. За миний нэг нүд сая ээлжилж анивчаад байсан. Зэрэг анж байхад л одоо зүгээр болсон гэж. Миний нүд нэр тийм болсон ш нэрэ. Нэг өглөө босоод ирсэн чинь би өөрөө мэдэхгүй. Нүрээ би ингээ савандаж угаадаг гэсэн байхгүй юу? Яг нэг хэдэн настай байсан бэ? Нэг 20 гаруй настай л байсан баг. Нүрээ савандаад угаасан чинь зүүн өдрөө саван ороод болдгоо. Чи нүдээ анихгүй савцсан юм. Тийм шиг байгаа. Нэг тал нь анигдахгүйсэн. Тийм, нэг нь анигдахгүйсэн байхгүй юу? Тэгээ би гайхаад ингээ угаасны дараа ингээ нүд ингээ саван ороод харна би толин ингээ харж байгаа ингэсэн чинь ингээд идэв. Ядаргаа. Ингээд идэв. Тэгээ би бүр гайхаад юу болж юу гэд. Тэгсэн чинь ингэсэн гэж байгаа. Яг тэр үед эхнэр үедээ үерхдэг байсан юм байна. Тэгэхээр би нэг 23 тав мортой байсан юм. Сайхан биш юм уу? Тэгээд би эхнэр битэр ингээ хамт ингээ юм үзээ сууж ийн гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь би зүүн тал баруун талтанд суудсан. Инээсэн чинь миний энэ талын нүр ингээ инехгүй байна гэдэг байхгүй. Энэ талын нүр инехгүй. Энэ талын нүр инээ гэдэг юм. Залуу гэж инээгээд юм гэдэг юм чинь. Гэж инээдэг байх гэдэг байгаа. Жокер юм хааши. Гэж инээгээдсэн. Ямар амир юм жокер ч ингэж. Тэгээд имчд очиж үзсэн чинь имч нөгөө иймэрхүү саачлалтууд байд юмаа гэд ингээд зүү тавиад тэгээд төнүр мөнүр тэгээд зурсан. Тэгээд зарим хүмүүс намайг чист даацтай надад ч ингээд үлдчихдэг гэж. Тэгсэн бол одоо ингээд би за тоно гэн ингээд ингэх байсан юм билээ. Манай Аленки нэрээ яг ийм юуг туусан билээ. Дараа тэгтээ гоё тухтай бас яг туршилгаа, сэрэмжлүүлэх юмнуудыг бас мэдээлэл гоё хуваалцгаах. Аленки гэсэн чинь бүр Нойкогоо ураад оруулмаар юм биш үү гинэ.
Noiko ураад оруулсан шүү дээ манайхаа. Тэгээ Noiko ч бас ингээд ороод юу мэрэгжлийнхэн тухай биш зүгээр л баймаар байна гэдэг. Noiko-гоор баймаар. Тийм, Noiko-гоор баймаар байхгүй юу. За нүдэн анж унтдаггүй. За яана. За байна уу? Загс уйлдаггүй учир нь нулимсан далаа юм гинлээ гэж. Яа. Хардаас мөртөвтэй. Далайн хэрэг дээр сумаар санагдчих. За Давос Сүрэн Баяр гэгч маань ингэж байна. Нүдэн анж унтдаг нь нүдийг хамгаалах, чийгшүүлэх амрах зориултаа байгалийн үйл явц юм аа гэж. За ингээд энэ тайлбаруудыг одоо дүүдээ өглөө. Ингээд 12 настай цэрэн 3 чухал асуултанд нь хариулах гэж чадан оролцлоо. Ингээд манай сонсогч нар хүртэл орж ирээд сайхан хариултыг өглөө. За хичээлийн шинжил ихтэн тэгэхээр яг энд бол амьдараа хүүхдүүд маань холбогдоод ягаад ихэ асуултыг тун утгагүй асууна гэдэг итгэлтэй байна. Бид хоёр бол чадан ядаагүй. Бид хоёр бол аюу амархан байла. За ашгүй тий. Эркал чадан ядсан. Би ч чадан ядна л юм яалаа. Аргалж л нэг юм ингэсэгэд ингээ болгочих тий ямар ч гэсэн. Энэ 3 асуултанд ингээд тулт нь хариулсан гэж бодож байна. Сонсогчд маань үнэхээр сайн хариултууд өгсөн тий. Тэглээ. За одоо ингээд энэ хооронд дараагийн болон руу шилжих хооронд бид нар одоо зүрхэн давлгаа явдаг аа. За ингээд та утсан дээр байгаа лайв стримийнхаа доор байгаа тэр одоо emotion одоо тэр emoji хэсгээс нь зүрхийг нь сонгоод одоо 10 секундын туршид хэр олон зүрх явуулж чадхаа харъя. За ингээд энэ зүрхүүдийг бүгдээрээ илгээгээд байгаарай. За ингээд 10 секундыг таны өмнө өглөө. Энэ бол яагаад болон байлаа? 10 секундын туршид зүрхийг явуулаад хаанаас зүрхийн давлгаанд нэгдснэ? Комент хэсэгт бичээрэй. За ингээд явуулцгаая. За ингээд сайхан зүрхүүдийг ярилцуулаад өгөөрэй. За ингээд зүрхэн давлгаанд нэгдсэн сонсогч танд баярлалаа. Зүрхэн давлгаанд хаанаас хинтэйгээ оролцсон бэ гэдгээ сайхан комент хэсэг доор үргэлжлүүлээд бичээрэй. За энэ хооронд нэг 2 комент ороод ирсэн байгаамаа. За уншээ. Энэ хоёрыг уншаач. Болор туяа маань өглөөний мэд гэж мэдсэн бол үргэлжлүүлээд ганц цэг маань ингэсэн байгаа. Манай нөхрийн нүүрэнд хэдэн жилийн өмнө яг Эркагийн ярьж байгаа шиг болоод гадаадад байсан учраас шар тосыг халаагаад байн массаж хийж өгч байгаад зүгээр болгосон гэж. Оо бас эрдэнэтэй хүн байна. За шар тосны аж тус их шүү. 9 цаг 5 минутаас хөрөх том өрөө нэвтрүүлэгтээ хамт байгаарай. Шатгаар ярина гэж. Шар тосгаар ярина. Хараа бол мэдрэл тархиа үзүүлэх хэрэгтэй. Янз бүрийн гадны бүтээгдэхүүн хэрэглээгүй бол удаан тэгж унтснаас нэгт дутуу унтаж байгаа нүд хураашна. Нүд цайрна. Болор цайрах одоо юу гэж тий Катракт үүсэх гэж шүү. Тэгээд нүдний өөх ургах шалтгаан болдгоо гэж шүү. Оо бас хор хөнөөлтөө юм байна тий. Хор гинэ. Хор хөнөөлтөө. Нөлөө бол хор уршигтай юм байна. Хор нөлөө гэж бас хор уршиг гэхэрч бас хэцүү юм а тий. Хор уршигл гэдэг шүү. Хор уршигл гэнэ л дээ. Ямс сөрөг үр дагаврууд бол. Сөрөг үр дагавартай юм байна. За ингээд бүгдээрээ дараагийн болон руугаа хамтдаа шилжицгээе. Энэ бол Улаанбаатарын өглөө. Бүгдээрээ одоо би За ингээд бид нар өнөөдөр хүүхдүүдийн асуултаар эхэлж томчуудын хариултаар аяллаа дуусгалаа. Заримийнх нь хариулт инээлгсэн, зарим нь бодолд хүргэсэн, харин зарим нь бүр шинэ асуулт төрүүлсэн байх. Гэхдээ чухал нь шүү дээ. Асуулт асуух зориг өөрөө хамгийн үнцэнтэй гэж. Бид дараагийн удаа ямар асуултанд хариу хайцгаах бол? Яагаад болон Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг Гэр бүлийн радио. Энгийн л нэгэн гудамж, энгийн л нэг айлууд, гэхдээ хамгийн нандин дурсамжууд. Инээдхүүр, нөхөрлөл, гэр бүлийн халуун дулаан өөр амьсгал биднийг тэртех он жилүүд рүү хөтлөнө. Дурсамж 1988.
Уйлдаг та. За яхаарахгүй киноныхон тухай бид гурав одоо бүр нэвтрүүлгийн одоо булан шилжих хооронд хүртэл Завсарт нь завсаргүй буу халлаа. Баясаагч бараг уйлгаа шахлаа. Үгүй харин. Тий. Уйлсан. Яг хоо нэг нулимсэн хөтлөгч байсан юм аа. Тэгээд тэр хөтлөгч маань ээлжийн амралттай байгаа. Тэгээд тэрийг нөхөөд манай баясаагч бас нулимсэн хөтлөгчөөр орж ирсэн байгаа. Усан удан. Тэгээд бид нар яг энэ булан дээр бол одоо Reply 1988 гэдэг киноны ангиудаас бид нар сэдв гаргаж ярьдаг тийм одоо булан байгаад байгаа. Тэгэхээр өнөөдөр бол бид их онцгой өдөр. Юу вэ гэвэл яг энэ Reply 1988 гэдэг одоо Солонгосын олон ангид кино. Энэ одоо хэдэн онд гарч ирсэн юм бэ? 10 жилийн өмнө гарсан шүү дээ. Саяхан 10 жилийн ойгоо гээд хийгээд жүжигтэн цугласан шүү дээ. 12 онд. Тэгэхээр 2016 онд хийгдсэн гэсэн. 26 оны ихээр нөгөө 10 жилийнх нь. За ямар ч гэсэн нэг тиймэрхүү юм байгаа шүү дээ. Дуртай болно. Гэхдээ яг бас гоё. Өстой гоё. Сэдвүүн их гоё л доо. Тэгээд давхар ингээд киног нь үзэхээр гоё л доо. Тийм. Давхар киног нь үзэж байгаа. Тэгээд энэ кино ер нь баг бүх видео санд байлаа. Одоо Reply дурсамж 1988 ч юм уу эсвэл Reply 1988 гэдэг нэрээрээ байгаа. За ингээд энэ булан дээр бид нар яадаг вэ гэхээр яг киноны тухай бол бид нар бол ярьдаггүй. За киноноос авсан сэдвийн тухай бид нар ярьдаг. Хэрвээ та энэ киног үзсэн байвал тэр сэдвийн тухай та хин нэгэнтэй ярмаар л санагдсан байх гэж би бодож байна. За тэгэхээр тэр сэдвийн тухай бид нар нэжээ өрнүүлдэг байгаамаа. За ингээд энэ өнөөдөр бол 20-оор ингээд дуусж байгаа. Эх 7 хоногоос эхлээд бид нар сэдв зарлах. Дахиад үргэлжлүүлээд Reply 1988 гэдэг киноноос бид нар яригдаагүй үлдсэн зөндөө сэдвүүд байгаа. За тэр сэдвүүдээс бүгдөө нэг нэгээр нь эргэж одоо хамтдаа ярьцгаая л гэдэг. За ингээд энэ сэдвүүдэд та өөрийнхөө оюун бодол, санаа бодлыг одоо үзэл бодлыг хуваалцахыг хүсвэл 99 86 1045 дугаар руу таныг холбогдоосоо гэж хүсэж байна. Тэгээд гэр бүлийн радио 104.5-ийн одоо яг одоо хурж байгаа лайв стриминд ор бас гоё сэтгэгдлүүдээ тэ үдсэн зүйлсээ магадгүй нулимстай гоё тэр түүхүүдээ хуваалцаарай. Тэгээд өнөөдрийн бид гурав ярих гэж байгаа одоо сэдв бол баяртай сайн уу? Баяртай сайн уу? Хүмүүс ихэвчлэн сайн уу? Тэгээд дараа нь баяртай гэдэг бол энэ дээр ингээд маш олон зүйл баяртай гингүүт маш олон зүйл сайн уу гэж хэлж байгаа юм шиг надад бол санагдсан байхгүй. Тэгээд ингээд бодохоор 20 дугаар анги бол өстой нэрээ уйлуулцаар байгаа л таарна. Өстой нулимсан анги байлээ. Тэ Эрка зөндөө уйлсан уу? Арай уйлаагүй. Би ч одоо нилээ сэтгэлийн хаттай бас энэ кинонд. Уйлахад яад юм. Гэхдээ би харин надад амар гонигтай санагдсан. Яг үнийг хэлэхэд. Айгу гонигтай анги байсан. Тэгээд догсон моксууны дүр мөр бүр ингээд тис өөр болцсонд нь миний жоохон гэж утсан. Яг тэгтээ яг үнийг хэлэхэд догсооны дүр гоёороо дуусах хэрэгтэй байсан байхгүй. Цоглогоороо 16 оныхын дүр тий. Гөө нөгөө юуныхын дүр нь яг нөгөө тэр 90 хэдэн оны дүр нь шүү дээ. Тий. Тэр мөрн жоохон цоглогоороо дуусчихгүй. Нэг л их юм гоник хүүхэн болцсон байсан сүултээ. Харин тэрийг хэлээд байхгүй. 16 оны түүх гээ ярилцлага өгж байгаасаа гардаг шүү дээ. Агөө тэр нь биш. Тэр нөгөө яг хуучин дүр нь. Хүүхэд байхад цоглог дүр. Гэхдээ тэр нь дуусахдаа яг 20 дугаар анги дээр юм гонигийн дүр болчихж байгаа байхгүй. За манайхаа тэгээд амьдрал гэдэг чинь байхгүй. За яри зэ. Тогсон ч дандаа тэр балчээр те өсвөр насны охин хിവэрэ байхгүй Эрка. Комент уншия. Тэ эвлэр комент уншаад шилтэл Францаас зүрх явуулсан байна. Яг үнэ тэр чинь унших гэж байна. За тархнаас зүрхээ илгээсэн байна. Чи уг нь энэ болон айгүй гоё хоолгоор эхлэс те. Тийш дээ. Тэргээр явуул айгүй гоё. Гү болоогүй. Манай ганц цэг маань Францаас одоо илгээлээ гэсэн бол ядам сүрэн туягч маань нарны хорооллоос гэсэн байна. Даваа сүрэн баярагч маань дархнаас зүрхээ илгээлээ гэсэн бол ганц цэг маань ингэж байгаа. Францын шүн гэхгүй юу гинэ. За тэгээд хурууга чилт дардаа гэж юм. Францын шүн. Яг одоо нэг цагаан шүн мөн гэдэг шиг те. Гэтэ одоо ч Франц шүн болж байгаа. Шүн болж байгаа. Тэрнгээр явж байна. Аленке Эвад бүр ингэсэн байна. Цээж нь дундаасаа зүрхээ явууллаа шүү. Ямар ноцтой юм бэ? Амсахгүй шүү дээ. Яана. Айч зүрх. За Гэрэлтмаа маань зүрх явуулсан, Нойко маань явуулсан, Жундагийн маань зүрх явуулсан, Алтан чимэг Сүхэ маань бас зүрхэн давлгаагаа явуулсан, комментээр явуулсан. За тэгээ энэ 20 дугаар ангийн одоо үйл явдлыг жоохон яг сэдвтэйгээ холбоотой жоохон хураангуул баясаагч гоё яг аль хэсэгтээ та илүү холбож яг энэ сэдвийг бодсон байгаад гээ. За тэгээ энэ сүүлчийн одоо яг энэ 20 дугаар анги дээр болохоор тэдний нэг хийж байгаа нэг зүйл нь хорооллосоо бүгдээрээ баяртай гэд те одоо өөр газар руу нүүж байгаа. Одоо хамгийн чухал зүйл тэр хэсэг яа. Үнэхээр гонигтай те тэр хиний догсооны ээж нь маш их хуйлсан гээл нөгөө
Соноогийн ээж ч гэсэн тий хоёр ихчид би баяртай гэж хэлчихэд ир яг л ингээл очихтаа хөрх юм гарын ингээл бүр хийх юм олж чадаад тий гарын нийлээл тэгснээ уйлал тэгсэн чи уулзсан штэ хэдүүл уулзсан нуцаар ирнэ штэ гэл ингээл салж байгаа хэсэг тий тэгэл яг л ингээл манайх тэдтгтэн тэгж нүүлээ гэж байгаа хэсэг бол яг л нөгөө баяртай гэж байгаа тий тэгээд нөгөө талдаа тэнд хүүхдүүд нь өсөө том болцсон. Тэнгүүд хүүхдүүд гэрээсээ баяртай болж байгаа байхгүй. Зочин болж байгаа гэдэг тий. Бураа хурмаа их болчоод гэртээ ирсэн чинь аюу сайн үйл явцтай таардаг штэ. Ямар үйл явцтай таардаг вэ гэсэн чинь ээж нь ингээ кимчи таарч исэн. Хурмынх нь үйл ажиллагаанд зориулаад тэгээд туслах уу ээж гэсэн чинь яах юм бэ амар. Чи угаасаа хандлаа хийн гэж хэлдэг тий. Тэгсэн цаад өрөөнд орсон чинь дүүн зургт үзээс сууж идэг. 9 цаг л болж исэн оройны. Тэгсэн чинь аав нь унтаач чи хар шин болсон багт чи ихч чи амраг гэж хэлдэг тий. Тэгээд нөгөө соноотой ярихтаа тэгдэг штэ. Манай гэрийнхэн гэд надтай илүү өөр харьцаад байна. Намайг зочин гэж хараад байна. Аль хэдийн. Тий, аль хизээний зочин болгоод ирсэн тий. Тэр хэсэг ингээ баяртай гэж үзэж байгаа. Хүүхдүүд маань хизээ нэгэн цагт өөрөө орхиод явна. Тий. Тэгээд явхдаа дахиад нэг шинэ амьдралтаа сайн уу гэж өгтөнө. Тэр нь ингээд өөрийнх нь шинэ гэр бүл, шинэ амьдрал, шинэ ажил, шинэ хүүхэд ч юм уу тий. Тэдрийг ингээд аюу гой гаргачихжээ. Тэгээд одоо аав ээжийн хувьд болохоор бас олон зүйлийг баяртай гэж үзэж байгаа. Ягаад тэгэхээр тэнд залуу насаа, гал цогтой одоо насаа тэр хүмүүстэй хамт угтцсан тий хийцэн, өрнүүлцэн. Тэгэнгүүт явж байгаа байхгүй. Би бинээсээ явж байгаа холдож байгаа. Өөр газар очиж байгаа. Яг наад үйл явдлыг чинь би яг кинон дээрээс үзээд би бас надад асуулт төрж исэн байхгүй нөгөө гэрлэя гэд ингээд анх дөнгөж бүр гэрлэх тухай яриа эхлээгүй байхад уулна. Үерхэж байгаагаа ингээд хэлэх үед ингээд хорооллороо ингээд хямардаг штэ. Тэгдэг. Яг нь Солонгосын соёл юм байлээ л дээ. Хоёр адилхан овогтой хоёр ов ингээд хоорондоо гэрэлж болдгүй юм байлээ л дээ тий. Улсаас нь зөвшөөрөл өгдөг юм байлээ л дээ. Яг нь тийм соёлын юм байгаа ч гэсэн ерөнхийдөө нэг тийм гэрэлх гэж байгаа юм шиг байна. Эсвэл үерхэж байгаа гэдгийг сонсоод бүгд нэг юм сонир хямардаг штэ. Тэгээ би тэрийг ингээд хараад бодож исэн байхгүй. Яг ингээд 90 ээж аавууд хөрх амтан бас нэг юм шилжилт тийм туулд юм байна гэж бодоод байгаа байхгүй. Тэгэл охиноо эсвэл хүүгээ хин нэгэнтэй үерхүүлнэ эсвэл гэрлүүлнэ гэдэг чинь аав ээжийн хувьд хүртэл чанга үйл явдал байхгүй. Яаж аашлахаа мэдэхгүй тий. Би одоо баярлах хэвээр мó. Одоо ойлгох хэвээр мэдэхгүй байгаа байхгүй. Тэгээ би өөрийгөө бас бодлоо л да яг тэрийг үзэж байхдаа. Би ч одоо манай том ч н охин байхгүй. Тэгэхээр ч одоо яах хэвээр болоо би бүр одоо яг тий явуулна л да. Би бол мэдээд байгаа тэрийг. Гэхдээ яг явуулахад талаар яах юм болоод нилээн хавтганаа байлаа. Тийм. Нилээн байрцаа. Аав айгүй хэцүү байдаг юм лээ тийм кинон дээр харж байгаа. Тийм одоо дагсууны аав, бурагийн аав. Тийм бурагийн аав өстой айгүй хэцүү байдалд орж байгаа байлээ. Тэгэд яг энэ нэг хоёр зүйлийн зааг юм байна. Эркагийн хэлдгээр бид нар хөгшөрнө. Бидний залуу нас баяртай болно. Гэхдээ бидний залуу насыг магадгүй үр хүүхдүүд маань цааш нь гээд аваад явж байгаа. Тэгээд хамгийн гол нь авч явахдаа маш гоё авч явж байгаа. Тэр бурагийн нөгөө нэг аавдаа хэлдэг, аав нь загтал бичдэг. Тэр хэсгийг би бүр онцлмаар байна. Хурмынхаа үеэр ингээд аавдаа загтал өгдөг штеп. Ээжтэй болохоор хайртай шүү, охин нь сайхан амьдрна гэж хэлдэг мөртлөө, тэрдэг мөртлөө аавдаа юу ч хэлж чадахгүй хоёр биенийхээ үүдээс ингээд нэг юм мэгдэж харснаа загтал өгдөг штеп. За. Тэгье. За хай. Хай again. Дахиад өглөөний мэд. Саяныхыг сонсон ч бүр яг нөгөө миний амьдрал дээр болж исэн анги гардгийн биш гэж бодлоо. Тэгдий ярин. Анх нөгөө бүр хүүхэд ахын л энэ нөгөө засгийн газрын ордны ард амьдардаг байжгаад тэгээ тэр үед ч уцсан муцч байдгүйсэн юм чинь. Тэгтээ бүр ингээ байраараа нөгөө жинхэнэ нөгөө совитер гэдэг шиг тэгээ нөгөө хөршин албаар амьдардаг байжгаад тэгээд нүүх болоод дунд ангид байхад нүүх болоод тэр үед л өстой бүр баг хүүхдээ төрүүлээд 24 5 хүртлээр тэр байраа зүудлээ. Тэндээ дандаа л очдөг. Дандаа яг амьдараа жоохон очиж байгаагүй. Аюу сан тухайн үедээ ч гэдэг юм уу нөгөө зөвхөн гэр сургууль ажил гэр гэдэг болохоор яагаад ч юм нэгсэн тэр байраараа очиж байгаагүй. Тэгээд бүр дараад нэг
хүүхдүүдтэйгээ нөхөртөөгөө хамт нэг очисон чинь амар сонир мэдрэмж авч иж үлээ. Тэгээд Гоё мэдрэмж авсан уу? Нүүхтэй. Тэгсэн бүх юмнууд айгу жижигхэн санагдсан юм байна. Хайд амар том санагддаг нөгөө би баг байхад гаражтай байдаг байсан хгүй. Тэгээд гаражин дээгээрээ байнга ордог байсан. Тэр амбар гэл тэд нар бүгд айгу жижигхэн нэг л том юм санагддаг байсан. Тэгээ 3 давхрын байр чинь хуучин тэр чинь 3 давхрал байр. Манай 2 давхрт нэгдэг байсан. Тэгээ тэндээс л дандаа л орилдог байсан хгүй. Балкон дээрээс нь уцаахгүй юм чинь тий. Нэгнийгээ дандаа дууд. Тэгэхээр аюу өндөр унал өгчихлээ юм шиг санагдав. Гарсан чинь баг ингээд гараа өргөл барыг хүрхээр ч юм шиг санагдаад. Би мэдчихлэнгээр явж исэн цэцэрлэг энтрээрээ төмс сулгаалж исэн нөгөө ярьж исэн чинь тэр гоё л байсан. Тэгээ яг тэндээс тухайн үедээ нүүхэд бүр ингээл амьдрал тэрчгтэй байхгүй болж байгаа юм шиг санагдал өөр ертөнцид ирж байгаа юм шиг бүр нэг тийм мэдрэмж тухайд айгүй хүнд бас бэжсэн байхгүй. Тэгээд яг саний нөгөө нүүд тэр хэд ингээд тусдаа нүүхэлсэн гингүүд санагдлаа. Тэгээ 2 дахь үеийн тэр хормын эдэг нь бас яг би тийм мэдрэмж авч ирсэн. Нөгөө нэг тусдаа гарчаал яг тусдаа гарахаас өмнө би нөхрөн дээр нь очсон юм. Тэгээд нөхрөндөө нэг хэсэг амьдарч агаад аавында очив штэ аавында зүгээр л би чинь болохоор хучин шигэл хөө хаа гэж очих гал хөнгөөд цаагаараа нэг айлын гэр хучин шиг харин тийм нэг сан яг надтай ингэж хэрсэн юм яг нэг тийм мэдрэмжийг аваад айгүй нэг хэсэгтээ жоохон гомдчихсан. Айгүй муухай гүйтэн хүндий хандаад байгаа ч юм шиг тэгээд нэг сонио тэгнэ айгүй муухай мэдрэмж байсан тухайн үед бол тэгэл за ингээл тэр зэгтээ дахиж гэргүй болд юм энэ да гэдэг юм мэдрэмж авч ирсэн шнэ. Өөрийн гэсэн гэр биш юм шиг тий. Тэгээд яахаа мэдээж одоо нөгөө нөхрөдөд чинь 10 хэдэн жил 17 жил болсон болохоор гэр гэдэг чинь одоо юм байна гэдгийг ерөнхийдөө нэг мэдрээ тайвшраад гэх юм өөрийнхөө гэр гэдэг чинь арай өөр юм байна. Хүлээж авах процесс ер нь хэр удаан явсан бэ Найко? Айгу ер нь удаан явсан. Сая нэг ерөнхийдөө нэг адын сэтгцэн юмч болох хүртлээ ер нь явсан гэсэн. Харин тэгнэ. Чуулганд л яг нөгөө мэслийн хэмжээс нөхцөлхөө айгу сүр хуур гэл нөгөө тэр дарн гэдэг эмоцтой байсан хэмжээлхөө тэгээд нэг тийм гадуурхагдаад гişin хайши. Гэтэ ер нь нэг тийм хамаг л гоёор ингээл надад дээр одоо хамаг байгаагаа өгөөлтэй барайл ингээд байгаа шүү дээ. Гэхдээ нөгөө нэг дүүтэй харьцаж байгаа байдал гэдэг юм эсвэл өөр байгаа даа тий. Тий андаа байгаа даа. Дүүтэй бол жоохон боол шиг харьцаа, чамтай бол зочин шиг харьцаад байгаа шүү дээ тий. Тэр нь тэгвэл чи болохоор боол шиг харьцуулмаар. Яг нэг тийм уу боол шиг харьцаа. Боол шиг биш юм шиг за. Тэр мэдрэмж нь айгүй хүн болгондоос нэг гэрээсээ гарчлаа та гэдэг мэдрэмж байдаг юм байна гэдгийг харсан. Тэгээд сөүлд одоо болохоор над дээр тэр ээжийнх нь мэдрэмж нь юу толгорсон гэхээр охин тэр найзлаад. За тэгнэ тэгэлгүй яах вэ? Эхэндээ болохоор бас аим би ч ерөнхийдөө жоохон нарамж талдаал байгаа юм. Гарахгүй гэдэг. Мөргөнүүдтэй гайгүй байх юм шиг байгаа. Нөгөөдгөндөө айлал тал тасаалтай ингээл. Гар хамт аваад гараа үгүй хамт ингээ хөтлөөч гэдэг ч юм ингээл. Үгүй наадга хамгаалаач гэл ингээл. Тэгтэл нэг цаагаараа нэг тийм харамсан сэтгэл бол байдаг юм билий. Яа, хүний амьдралд яг чиний хэлж байгаа гуруулын туулах юм а тий. Харин тийм тэгээд тэр үед харин яах юм бол бас жоохон хэцүүдэл юм л та. Явж чадахгүй нөгөө. Би ядчихэл би юмд жоохон удаан дасдаг. Тэгэхээр нөгөө бас нэг хэсэгтэй л хямрах бах та тий. Нөгөө очдаг нөгөө хадсан мод энийг олчих үедээ гэж айгаал байна. Яста өнөө Найко чи бидний нүдэнд харагдтал ярьчлаа. Ярьчлаа шүү дээ. Энэ киног бүтэн үзээрэй. Тэгвэл яг тий чухал зүйлсүүдийг мэднэ шүү. Хүн нартай ээжүүдэд бол бас нэлээд хэцүү ялтчгүй л байх л ах л та. Тэгээд яалчгүй өөрөөс нэг юм зулгаагаад аваа явчихж байгаа юм шиг санагддаг л ахаа. Хамгийн амар нь Найко энэ гэсэн штэ. Хүүхдүүдтэйгээ бүр ингээд маш юм дотн гоё харьцаатай байх ёстой гэдэг. Тэгсэн мөртлөө бас тийм байж болохгүй гэдэг аахгүй.
явуулах хэрэгтэй гэдэг байна. Бүр Тэгэхээр хэл хязгаар тий. Тий одоо ямар амар шаардлага бай тэр чинь. За баярлалаа Нойко одоо. Амьдрал юм чинь тэгэл бид нар өөрсдөө дураараад тэгэл явлаа гэж яваад өгцөнтэй адилхан тэгэл одоо явуулна та. Тэгин л бах та тий. Явна. За явдаг баярлалаа Нойко. За. Нойко ч гэсэн ингээд намаагаа авард юм да. Гэтэ яг л гоё Яг л нарийн цөмийн ингээ ярьчих Тэгж чинь байна. Тэгээ яг нөгөө Нойкаг ярьж явах үед юу ингээд санаа алдмаар ингээ санагдаад байгаа байхгүй. Надад бол одоо ингээд баяртай тэгээ сайн байна уу гэдэг энэ хоёр үгний баяртай амар хүнд тусч штэ. Баяртайгийн хаана яг баяр нь байгаа юм бэ гэсэн биш нэг. Тий, яг хаана юунд нь те тэгж Тэр хаана баяр нь байгаа юм бэ гэдэг дээр яг тэрэн дээр нөгөө аав охин хоёрын захиа хэсэг дээр байдаг шүү дээ. Тэрэн дээр ингээд аавдаа ингээд захиа өгөөд аав нь тэгээд үдэж өгөхгүй байжсэн алга болчихдаг тий. Алга болцсон чинь хааччихв гэл аав нь хааччихв нэрээ яг захиагийн уншгаа буцаа орсон байдаг тий. Тэгсэн чи тий захиагийн уншгаад буцаад орсон. Нэг гутлан томдсон тий. Охиных нь авч гисэн гутал ардаа ингээд нөгөө нэг доксон нэх их салбетик жижиг өгөө тий. Нөгөөдгий чи аваад ингээд уншдаг байхгүй. Тэгсэн чинь нөгөө охины захиа байдаг штэ. Ааваа ингээд аав ичийн ингээд та хоёрын уугаа охин болсон. Тэгээд ингээд уугаа охин болоод надад өгсөн энэ нэр чинь аавыгаа дураасан гэдэг нэрээ. Ингээд би ингээд яагаад тантай адилхан юм бэ гэж бичсэн тий. Хамгийн ингээд бүр нэг юм гол зурмаар нь. Тэгээ ингээд та битээр ингээд яг адилхан тий. Ингээд таны ингээд надад үзүүлж байгаа будаан дээр хачир тавьж өгж байгаа гэж чинь би тухайн үед бол ерөөсө тоодгүйсэн. Тэгсэн чи та надад хайртайгаа илэрхийлдэг байсан юм байна. Яг үгээр биш тий. Та надад хайртай гэж ерөөсө хэлж чадахгүй үйлдэлээр хийдэг байсан юм байлээ. Тэгээд дахин төрсөн ч гэсэн таны охин болж төрнө гэж хэлдэг тий. Тэгдэг. Яа тэр хэсэг нь бүрөөсөө дээрээ. Тэр хэсэг нь зураал авчдаг тий. Тэр нөгөө нэг бас нөгөө нэг хиний охин том охин хурмаа ээж захтаа нөгөө аавынхаа томдсон гутлыг тэр гутлыг өөрөө авч гисэн шүү дээ. Аавдаа тэгсэн чи аав нь өө надад тоо таарж байгаа гэдэг. Ястаа гоё юм гэж томдсон амар томдсон. Баг 2-3 хүртэл томдсон. Тэгээ аав нь болохоор гүг зүгээр надад зүгээр таарж байгаа гэдэг. Тэгсэн чи бураа тэрийг нь хараад томдсон байгааг нь харчдаг байхгүй яг хормон дээрээ. Ээж аавдаа ингээ ёсолдог юм цаг байд юм байл да. Тэгээ ёсолсон чи ингээ харсан чинь аавынх нь гутлан томдсон. Тэгсэн тэр нь харснаа уйлдаг байхгүй. Ягаад тэгэхээр аав нь надад ингэж их юм зориулж яхад би аавынхан арцмарыг ч мэдэхгүй. Би та муу охин байна гэд ингээд өөрийгөө бодож байгаа байхгүй. Тэгээд ингээд уйлаад ингээ аав руу гарсан чи аав нь зүгээр. Яа тэр хэсэг мэсэг. Би нэг өөр аав хүний хувьд ч юм уу те тэрийг хараад би бүр яанда би одоо хэдэн литр нулимс үлдсэн бол надад тэрийг л одоо шавхан да. Тэг их сайн өсөглөө гэж хэлдэг те. Их сайн өсгсөн шүү ааваа. Тэгээ дахиад ингээд дахид төрсөн ч гэсэн таны охин болно гэсэн. Тэгсэн чинь аав нь бас ингэж хэлдэг шүү дээ. Уйлж явахдаа сайн өссөнд баярлаа гэж хэлдэг байхгүй аав нь бас. Тэр хэсэг мэсэг их. Тэр чинь баяр нь байгаа байхгүй. Найруулагч ямар айхтай хүн бэ гэсэн байна. Харин тийм амар. Яг одоо тэр нөгөө тэр хороолоос баяртай гэд те. Тэр нэг дүүргийг бас нэрсэн. Ямар дүүрэг гэсэн бэлээ? Яг тэгэж нэрлэхдээ бүх тэр киноны одоо жижигхэн деталь хүртэл яг энэ сэдв рүү ингэж хөглж гисэн байгаа байхгүй. Надад бүр айгүй их ингэж хүрсэн хэсэг нь юу байсан бэ гэхээр тэр нөгөө хүүчин хэн бэлээ? Ямар ч өөр хотод ингэж нөгөө ажилтай Жонхоныг нөгөө ээж нь гаргаж өглөө. Тий, үр хүүхэд гэдэг нас ахихаар бүгд чочин болтгоо гэд ээж тэрийг өгүүлбэрээр зориуд хэлсэн. Тэр бол бүр найруулагчийн бүр ингээд нөгөө хэл гисэн санаанууд нь өгнүүд нь ингээ өгүүлбэрээр яваад байгаа байхгүй. Тэгээ за ээж аваа одоо ингээд явдаа би өгөнд хоёроо нэг хөдөлмөргүй байна, тэг түүг удмааргүй ингээд дутхгүй л гэрэн штэ тий. Хүрээ тэр мэр ингээд гараал ээж гэдэг байхгүй. Тийм амар хөөрхөн санагдсан. Шууд нөгөө ийм хэцүү байгаа зурштэглээ ингээд тий. Хийж чадаагүй зэр сэтгэл хэцүү байгаа. Хүүгээсээ ингээд салж байгаа. Тэр хүүг ингээд одоо тэр чи амар олон үйл явцыг тасалж шít. Би хүн болгож байгаа үйл явцыг тасалж. Нийгэн дээр байр суурь аваад явах үйл явцад нь тий ингээд юу ээж өгч юм. За тэгээд нэг хүүхэд үерхэж эхэлж байгаа үйл явцад ингээд хүлээн зөвшөөрч баяртай хийж ийн. Дараа нь тэр хүүхдийг айлын хүн болгож байгаа. Амар олон амьдралын үйл явцыг үдэж өгч байгаа байхгүй. Өөрсдийнхөө дассан амьдралын хэм маягаас бас холдож байгаа. Ингээд бүр маш олон амьдралын юм ёо тэр баяртай сайн уу гэдэг хоёрхан үг боловч баг тий амьдралын айгүй олон үйл явц дээр ингэж таслалт хийж төр зүрийн одоо юм яг цаамог ярьсан чинь нэг юу бодогдчихлаа. Энэ амьдрал ингээд биднэр зүгээр тасалтгүйсэй гэдэг ч юм тий. Одоо би ингээл нэг 40 хүрлээ өөрийгөө би бас нас тогтлоо бас хөөхөн тий
тогтоодох ч байх. Ер нь бол нэг юм бас хөөхөн насан дээр ирчлээ. Нэг одоо нэг юм савлгаа нь бас арай гайгүй болчуудаа гэж бодсон чинь үгүй байна. Үгүй байна. Гэхдээ ингээд бодохоор яаж ч бодсон ингээд нэг хөвж байгаа даах юм болоо. Яаж миний энэ бяцхан зураг даах юм болоо энэ нэг ачаал. Сайн даад юм бэ тийм кинон дээр гэдэг. Ямар муухай бэ их чи. Баясагч бол одоо би тэрийгөө бодоход бас нилээн даасан. Гайгүй бас даацсан тий. Гэхдээ тэгтээ хэцүү шүү дээ. Тийм салбетик таалаа нэ. Улам л урсамтхай болж байна. Тийм яг л тэгдэм байлээ. Тэгээд одоо ингээд энэ яг нөгөө кинон дээр гарч байгаа тэр ээж аав нарыг харахаар ингэж байгаа байхгүй хин хамгийн төгсгөлд нь нөгөө доксоо хилдэг штэ тий. Хэрвээ тэр нөгөө нэг нөхөртөө хамт хоёул ингээ ярилцлага өгөөс суудаг. Тэгсэн чинь хэрвээ одоо нөгөө хоролдоо дахиж очих бол хүүхэд наснда дахиж очих бол тий очих уу гэсэн чинь хэм болохоор нөхөр нь болохоор үгүй гэдэг штэ. Үгүй гэдэг. Хэрвээ би очих юм бол нөгөө өрөөндөө найзуудтайгаа тоглох яг тэр үед очимоор байна. Тэгжэл очих. Түүнээс бусдаар бол нэг сонирн биш байна. Тэгсэн чинь догсон болохоор би очимоор байна гэдэг. Тэг ягаад очимоор байна гэсэн чинь аав ээж минь биднэрт маш их төвшиг тулгуурлаж байсан. Цэл залуухан аав ээжийг хармаар байна гэдэг. Тэр бүр ингээд бүр догсон ямар ухаантай юм бэ? Сүйд ухаачаад шал балаа болчтой юм аа. Өөдөртэй болчтой. Айгу цоглог дүр киног айгу хөгжиж ирсэн. Гинт амар өөдрийн талаа болоо наасан кино дуусгаад. Тийм ээ бидний би бүр догсооны тэр дүрийг хараад яагаад ингэ өөрчлөгдөж вэ? Надад нэг юм амар олон юм ингэ алдсан юм шиг мэдрэг төрж байгаа хөө тэр кинон дэр. За яг ингэ алдсан. Үгүй киноор хүртэл өөрөө юм заваан зохиолтой байгаа байхгүй найруулга нь. Кинон хүртэл бидрээс ингэ баяртай болчихж байгаа байхгүй юу? Яг тэгж байгаа биз тий? Ингээд тийм дасгаж яснаа ингэ за ингэ дууслаа. Гингүүт ингэ нэг юм гүү илгүүдээ гэдэг юм мэдрэмж төрөөд байгаа байхгүй. Тэгээ би бүр яг бодож ирсэн нэг яг ингээд суугаад үдчихсэн солонгосчуудын хувьд те яг ингээд суугаад яг ингээд 7 хоногт нэг л анги үдчихсэн хүмүүсийн хувьд 20 дугаар ангийг үзэхдээ ямар эвгүйсэн болоо гэж би бодсон. Би бол яг 20 дугаар гашуудлын бараг тэгсэн байх шүү. Би тэгж бодож байгаа. Ямар ч байсан гашуудлаа байг гэдэг зүгээр гонгийн 7 хоног зарласан баг. Та окно явуулахад ямар байсан те? За тэр ч ста нэрээ үгээр хэлхийн л аргагүй л мэдээж. Яг л тэнд байгаа нөгөө нэг хиний бурагийн аав ээж хөршгөл юм болж байгаа байхгүй юу? Тэгээд нөгөө талдаа яг нөгөө сонуугийн ээж нь бүр ингээд нэг толгой дээр юм тавьцаг хөвтчихсэн. Тэр хоёулаа ингээд толгоогоо боогоо твцсэн. Би бүр юу ч хэлсэн. Ямар амар юм зумаг тэр тэрснийг цагаан дагуурын цагаан Тэгээд нөгөө соноо ингэдэг штэ. Би одоо ингээд 6 жил үерхлээ тий. Ээж ингээд таны хүслээр би ингээд мэрэгчлээ хүртэл сонгосон ингээд яасан тий. Одоо би энэ дээр хайртай хүнтэйгээ л амьдрмаар байна. Одоо надад буугаад өчл дөө тий. Энэ шийдвэрийг би гаргамаар байна гэдэг хэсэг бол яг надад тохиолдсон байхгүй. Тэгээд би болохоор ингээд охиноо тий. Минийхэн болоогүй үерх гэдэг штэ. Үерх одоо ингээд үерхсэн чинь дахиад одоо бүр эцсийн арганд тэр штэ хөрх юм тий. Өөрийнхөө арганд байлгах эцсийн арганд л өөрийнхөө арганд ч биш байгаа байхгүй. Та нар өөрсдөө арганд цаг хугацаа байна ингээд үерхчихээ гэсэн чинь үгүй ингээд хайртай тий. Хайртай хүнтэйгээ би ингээд л амьдрмаар юм штэ. Гэдэг юм чиста нэр жихнээсээ толгой дээр юм тавиад хэдэн өдөр хөвтмээр санагдсан. Үгүй Монгол ээж нар яг яана. Монгол ээж нар бол ингээд наана үгүй хүүтэн чинь тавихгүй зайлвал наана зүгээр юм шиг цаанаа амир гонигтай. Арай гониг чивтэй. Тэр ястаа хэцүү байна. Тий. Тэгээ явчингууд нараас нь залхамаар санагдал. Ярмаар санагдал тий. Танаа хүн тэгэхэд яаж исэн? Манай нөхөр бүр уйлжсэн. Хөөрхөт. Уйлаад бүр ингээд цонхроо буруу харцгасаж. Хөөрхөт. Хэцүү тий. Гэт надаас би тэр үед ингээд яг ингээд бэр гуйж байгаа үед бол ингээд жихнээсээ ингээд сэтгэлийнхээ хатыг барьж байгаа байхгүй. Манай нөхөр л чадаагүй. Тэрнээс өмнө би баг зөндөө уйлсан гэдэг юм уу тий. Явахгүй гэл ингээд үзээд тэгсэн чинь дараа нь манай нөхөр л яг тэгсэн. Яа хүний амьдрал ингээс баяртай гэж хэлэх үеуд ер нь л айгүй хэцүү байх. Маш хэцүү тий. Тэгэд ингэдэг гэн нөгөө манай нөгөө хамт суудаг нэвтрүүлэг дээр хамт сууж ирсэн нэг манай богийн хөтлөгч маань одоо манай захиралчтай уулна бол хөтлөгч байсан учраас би хөтлөгчгээ ярьчих. Манайхан таньж байгаа л да. Богийн хөтлөгчийн маань нэг хэлсэн үг нь одоо хүртэл ингэ бодогдоод байгаа байхгүй нэг юм ёрын. Тэр нь юу гэхээр ингэж байгаа. Ингээд үрдийн явчвал баг нэг бодлын баг амар гэдэг байхгүй. Ямар амар юм бэ. Гэт одоо ингээд үхэл бол надад тийм амар санагдахгүй байна гэдэг байхгүй богийн захирал. Яг тэгэхээр ингээд гэл дуусчихна. Харин хүүхдүүдтэй баяртай гэж хэлээд ингээд сургуульд явуулах эсвэл хүүхдээ баяртай гэж хэлээд ингээд хадамд гаргах те энэ процесс чинь амар хэцүү юм билээ гинэ. Яг тэгэхээр
тэр хүүхэд тэнцээ байгаад байгаа байхгүй ингээ эргэж уулзах боломж байгаа мөртөө чи буудаж чадахгүй ч юм уу тий. Өмнө нь ингээ танаа гэрт ингээ хөлд орч ингээл эргэлдээд гүйлдээл чиний үгэн доор ингээл ороод тий үгдийн болно болохгүйгаа ярилцаал ингээл хэрүүл уруул болоод ингээл ойрхон хажууд ч нь л байдаг байсан бол одоо тэхгүй ханны цаана байд тий. Өөр газар өөр гэрх мэдлэлтэйгээр өөр гэр бүлд мэдхгүй ингээд яг хажууд байгаа мөртөө уулзах боломжгүй гэдэг нь өөр хэцүү юм байлээ гэдэг чил. Тэгээ би ч тэрийг сонссноос хойш ямарсан дахиад. Тэр чин надад бол эсэргээрээ. Одоо яг энэ кинон дээр гарч байгаа аав ээжийн хүүхдээ өдөж явуулж байгаа нэг байгаа ш. Сайн өсгцэн гэдэг тэр юмыг хүүхдүүд нь ээж аавдаа мэдрүүлж байгаа байхгүй тий. Сайн өсгсөнд баярлаа тий. Сайн өссөнд баярлаа гэж байгаа. Зөвл яг нэг юм хичнээн явцсан бүр аягүй санана тий. Тэгсэн ч гэсэн ингээд сайн явж байгаа да. Сайн амьдран да гэдэгт итгэх итгэл. Би бол ингээд дунд охиноо бол ингээд 2 удаа гадагшаа ингээд нисэхэд эхнийх дээр миний үр зүрх хөвдөөд тэгээд ингээд яг даралт дараа гэсээгөө даралт хийхгүй байсан. Эхнийх дээр нэг байсан тий. Ингээд охиноо болохоор ингээд хол явуулж байгаа учраас уйлахгүй дээ гэд би ингээд барьсан байхгүй. Тэгээ ингээд явуулчаад гэл онгоцон нисэл машин цуугаал тэр амар хэцүүсэн үү? Машин цуугаал явж хахад машин дөнгөж цуугаал машинд ороод ясан чи асгарцсан. Арэ тэгдэгсэн тэр ч хийлээд байгаа байхгүй. Шууд ингэсэн шүү дээ. Тэгсэн чи аюу хөөрхөн манай хоёр охины найз нь хамт гаргаж өгөөд ингээ манай машины ард хүүтэй хамт цуугаа явчихсан байхгүй. Тэгснэ хичмээд 7-ны ханд. Хөөрхөн нэг зүрх нь өвддөг. Яг 7-ны хандтай явчихсан. Ингээд 7-ны ханд өгөөд тэгээд ингээд зүрх нь яа би даралтны юм ахиух шиг бэлдэж аваа. Сайн өсөглөөдөө гэдэг үг чинь айгуу тийм тайлбар үдэгт байгаа байхгүй. Эцэг эхийн одоо талт тэр үг юм байна. Тэрвээ ингээд бүр явчих юм бол надад бол бүр ингээд жинхэнэ ингээд би ингээд амьдараа өхмээр санагдаж байгаа байхгүй. Тэр надад бүр явах амьдараа өгч болохгүй шүү дээ. Ямар амар сэтгэв бэ өнөөдөр чинь. Энэ угаасаа тэхээс үр арга. Эрдэнэ даваагийн ихнэр заяад ингэж хэлмээр юм биш үү? Чи Эркад сайн өсөглөөдөө гэдэг үгийг чэйжил те. Чэйжил те. Тогтмол хэл. Эрка ч гэсэн бас яг ихнэртэй. Одоо ер нь хань ижлээд би биендээ хүүхдүүд явах үед тэгж хэлмээр юм байна. Яагаад тэгэхээр эн чинь би чадах бүхнээ хийсэн. Одоо энэс цааш тэр хүүхэд өөрөө явж чаднаа гэдэг тий. Тэр хүүхдийг нэгсэндээ ингээд битгий санаа зовоорой, битгий санаарай, битгий татлаа тутлаа үсгээрэй. Тэр хүүхэд одоо ингээд сайн өсөгсөн шүү дээ, хамаг сайнаа хийсэн шүү дээ гэж тий. Энэ киноны дагаад байна гэж. Бүгдийг харуулж ин таны. Энэ хараа ойлгосон шүү дээ. Би болохоор өөрийгөө яг тэрийг мэддэг байхгүй. Би ингээд айгүй хэцүү байх гэдэг мэддэг учраас би одооноос өөрийгөө ингэж юу гэж татгалж болж байгаа вэ гэхээр Эрка чиний ингээд хамт үлдэх хүн чинь танаа ихнэр чинь те. Тийм учраас одоо чи ихнэртэйгээ л одоо гоё бай. Тэ? Ерөөсөө л ингээл бүр өөрийгөө ингээл автоматар кодлоод байгаа байхгүй. Албаар. Ингээд танаа хүүхдүүд бол зүгээр л үржимс чи тоор л нэг би. Тэгтээ би нэг бас нэг айдас байгаад байгаа байхгүй. Давхар. Иннээс би бол хийж мултарч чадахгүй штэ. Тэр нь одоо битээр ингээд одоо нэгнийхээ аль нэгэнд нь баяртай гэж хэлэх үе ирнэ штэ. Энэ кинон дээр тэрийг оруулаагууд нь би өстө баярлсан. Гэт нэгийг ингээд сүүлийн замд нь үдэх те. Энэ бол бас амар үе байхгүй. Бүр амар хэцүү. Тэгэхээр би бүр бодохоор ингээд миний зүрх ингээд өвдөд байгаа байхгүй. Мэдгүй одоо би тэр үеийг яаж ухтнаа би өстө бэлэн биш ээ. Гэтэ энэ киноны 2 дахь сизон гарах лөө. Ингээд болсон хаа. Энэ 2 дахь сизон гараагүй хаа. Миний гарахгүй байсан шалтгаан тэр нөгөө нэг кино бүтсээ дууснаас хойш ингээ 10 жилийн дараа 10 жилийн уулзалт гэдэг нэг уулзалт хийсэн байл ш. Тэгэхээр чинь хийхгүй л гэсэн. Хоёроо яри хий гэж ярьсан байхгүй. Тэнгүүт ингээд яг тэр киноны төгсгөл дээр Эркагийн ярьж байгаа хэсэг гардаг байхгүй. Ингээд хоёлаа ингээд суугаад ээж аав маань гээд тэгээд нөгөө бурааруу нөгөө нөхөр нь байн залгаал идэх ш. Аавын төрсөн өдөр, хадамаа аавын төрсөн өдөр гээл те. Тэгэл юу авчих вэ, яах вэ гээл гутал гээл те. Одоо хөлний ивэрсэн байлээ. Нас нь явцсан байгаа гэдэг хэлээд байгаа байхгүй юу? Яг амьд байгаа байхгүй юу? Амьд байгаа. Гэхдээ нас нь явцсан. Хөлний ивэрсэн байлээ ингээд зөөлөн пүүз авчих уу гээл. Тэгсэн чи би шийдье гээл нөгөө уурлаад. Тэгсэн чи нөгөө нэг хинэн доксон тэгдэг штэ. Битээр аваад юу гутлын гэсэн чи арзмарын би мэднэ гэ. Гэхдээ арзмарын мэдгүй л байгаа даа. Тэр хүртэл мэдгүй л байгаа. 37 молоо ч илүү. 28. Тий 27 28 тий. Ярьдаг байхгүй юу? Тэгсэн чи миний инээ төрээд тэгтэл ингээл ээж аав хөгшөрж байгаа, хөтөлж байгаа. Ээж аав маань ингээд одоо ингээд бид нар үтгэхэд бэлэн болцсон гэдэг хэсэг гараад байгаа байхгүй юу? Тэр нь бүр ингээд баяртай гэдэг хэсэг бас дахиад үргэлжлээд байгаа. Харин тий. Тэгэнгүүт яг нөгөө саяхан ярьжсэн тэр нөгөө хүүхэд үддэг. Хүүхдийг үдэхдээ нөө сайн өсгсөн гэдэг мэдрэмжийг бол би яаж авсан бэ гэхээр дунд охин маань ингээ Японд жил 6 сар сураад ирэхдээ тэгж хэлсэн байхгүй юу.
ээжээс та нэрээ та хоёр намайг аягүй сайн ингээд ажил хөлмөр хийлгээ сургасан юм билий гэдгсэн. Тэгэхээр гайхаад яасан гэсэн чи би та хоёрын хажууд байхдаа өөрийгөө юу ч чаддгүй ажил муутай гэж боддог байсан. Хүний нутагт очсон чинь хүний нутагт очсон чинь ингээл олон орны ингээл хүүхдүүдтэй нэг өрөөнд ингээл нэг өрөөнд гэрт ингээл байшин амьдрал тий. Тэгсэн чинь зарим хүүхдүүд будаагаа агшааж чадахгүй, хоолоо хийж чадахгүй тий. Бүр нөгөө тоос харагч ажиллуулж чадахгүй хүүхдүүд байхад би бүгдийн чадчихсан би ингээд давхар хажуугаар нь ажил хийгээ. айгу түүртэйгүү тий. Түүртэйгүү тий. Тэгэхэд ингээд амьдралд сургасан юм байлээ. Тэрэнд чинь баярлаа гэж хэлсэн. Тэр ингээл бүр айгүй зураал явцсан уус. Үнэхээр гоё юм билээ. Дахиад асар утсан. За одоо комментүүдийг уншия. За Ален Кевагаас ингэж ирсэн байна. Хүүхэд байх үеийнхээ байрныхаа гадаа хаяа очиж орцныхоо үүдэнд суудаг байлаа штэ гинэ бүр ээж болчоод хүүхдүүдээ авч очоод очдөг байсан гэж. Хороолын Москвагийн ард гинэ. Бас хүүхэд гэхдээ би хуучин байран дээр очисон шаал өөр болсон болохоор гээд айгу бас манай хадмынх гол нь хуучин байранда байгаа байхгүй одоо хүртэл. Тэгээд би хадмынд очихоор угаасаа тэр байрныхан гадаа очиж байгаа юм чи. Тэгээ нэг юм яг байрандаа орвол сонь байж магадгүй. Байрны гадаа бол ингээд өөрчлөгдөж шаал өөр болсон бүр ингээд миний мэддэг байр бол биш болсон байлээ. Өмнө чинь тийч машин зогсдгоо бид нар тоглодог байсан чинь одоо битүү машин зогсдог болсон гэдэг нэг мэдрэмж нь өөр юм чи. Тийм л. Нэг удаа яг чатан дээр гэр бүлийн чатан дээр нэг хуучин байшингийн зураг ирдэг байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь айгуу жижигхэн санагцсан түрүү Nokia-гийн яг ярьсанчлаа. Тэгээд тэр нөгөө манайх нөгөө Дэнжин мянгийн усны аж ахуйн байр гээд ингээд дөрүүлээ нийлээд нэг юм одоо цагаан байр ч тийм үү тий цагаан байр. Яг цагаан байрны нэг хэсэг нь ингээд том өрөөтэйгөө тэгээ галтайгаатайгаа. Тэгээд би нөгөө ах мах түлхүүрээ орхио явцсан түлхүүрээ хайсан ч юм уу да тийм үед тэр нэг юм дөрүүлжин цонхны Porsche гэлөө тий Porsche тэргээр нь орчдогсан. Ингээд гулгаал орчдогсан. Надад тухайн үед ороход айгүй өндөр тэгээд цонхноос доошо буухад айгүй хол идэвсэн чи одоо би баг өөрөөч багтгааргүй тийм жижигхэн цаг хараад ингээд нэг тэр чинь нэг юм саяхан юм шиг боловч одоо ерөөсө очиж болохгүй тий яг үнэ очиж болохгүй юм хязгаар үүсцэн тий зүгээр ингээд авчихаар юм шиг боловч ингээд гар ингээд байж болохгүй юм шиг яг нэг юм зүрхэнд ингээд байгаад идэм биш тий яг тэгэл тэр ингээд тэг хүүхдүүстэй ингээд харуулахаар зүгээр нэг байшин л гэж хуучирсан байшин гэж байгаа боловч яг юм дулаан дох бидний зүрхэнд тий тэрүүгээр ингээд байгаад идэм биш тэр л ингээд санагдал юм л та. Тэгэхээр нөгөө бага насны зүйл гэдэг чинь тий. Тэгэхээр ингээ харахаар бид нэр яг ингээд баяртай гэж өөртөөс хэлсэн зүйлс байгаад байгаа байхгүй. За комментуудыг За өргөжлөө. ганц цаг маань үргэлжлүүлээд сонссон чинь эртнээс охтуудтай аав өөрсдийгөө бэлдэх хэрэгтэй гинэ. За нэгэнд аав нь охиноо нөхөрт бэлдэж өгч чадахгүйгээс хойш бүр багаас нь эрэгтэй хүн чамд ямар сэтгэлийг гаргадаг вэ? Яаж болзоонд өрдөг вэ? Өвдөгт нь яаж халамжилдаг вэ гэх мэтэр өөрт нь эр хүний хайрын хилэмжийг нь өгч байж өөрийн үнцийг хадгалж ирээдүйд сайн нөхөрт гарахт нь бас бэлтгэдэг гинэ гэж. Тийм шүү. Тэгдэг гэсэн харин. Мууч аваад хахаар мууч болоод хахаар хүүхдүүд нь эр хүний ингээ хязгаар энэ юм байна гэж ойлгоод тийм эрэгтэй хүнийг сонгох хандлагатай байдаг гэсэн шүү. Сануулаад байгаа учраас тэгдэг гэсэн. За Давуусран баяр өгч маань одоохондоо явуулах арай л болоогүй байна да. Явуулах мөч ирэх тэр мөчөд нилээн барьцаалтах байх та гэсэн байна. Оо яг өнгө өвчтэй. За ганц цаг маань аав ээжтэйгээ өдийг хүртэл хамт байгаа учраас энэ мэдрэмжийг авч амжаагүй л байна да гэж байна. За болж байна. За киноны найруулагч нь ямар айхтар хүн бэ гэж уншицсан тий. Манай нийгэмд хүртэл танил мэдрэмжүүд байгаа нь амар юм аа л гэж байна. Яг л хүний юм байлээ. Хүний ертөнцийн байлээ. Хүний ертөнцийн байлээ. За аав ээж маань одоо манай хоёр охин дээр өвөө эмээ хол явчих бол санаад яандаа гэдэл сэтгэл эвгүй болгоод байдаг аа гэж. Яг л тийм тий. Өстой тийм. Эмээ өвдөг өсөж байгаа хүмүүс яг энэ зовлонг одоо юу гэдгийг энэ баяртай гэдгийг бол хүүхэд байхдаа бараг үзэн штэ. Тэр нь аюу хэцүү. Би нөгөө нэг өвөө дээр би чинь өвөөгөө алдахдаа би 8 настай байсан байхгүй юу? Бас жоох дэндүү жоохон байсан. Тэгээ нэгдүгээр ангид л байсан гэсэн үг шүү дээ. Тэгэхэд манай өвөө ингээд зөв зүгээр биднийг гаргаж өгчөөд тэгээд тэр сууж байгаа газараа бараг өнгөрцөн байхгүй. Тэгээ бид нар чинь гаргаж өгөөд явж явах замдаа сонсоод буцаж эргэж ирээд ажил явдлын дуусгачаад буцаж исэн. Тэгээ надад эргээд ирсэн чинь нөгөө нэг баяртай гэд би өрөөнд нь ажлынхын өрөөнд нь ингээ ороод суудаг байсан өвөө маань ингээд яг түрүүний манай нэг цомог хэлдэг шиг.
яг ингээ хажууд байгаа байсандаа юу ингээд юу гэдэг л уцаан алдчихаар ингээд хүн ингээд амар хэцүү болдог шиг тийм яг энүүхэнд юу ярьдаг юм бэ энэ гээд ингээд нэг юм. Тэгээд өвөгийн одоо цогцыг ингээд хажуудлын герт ингээд байлгаж байгаа шүү дээ. Би ингээд намайг битээ ор гэдэг гэсэн. Тэгээ би ингээд ороод ингээд орохоор ингээд яг ингээд байгаад байгаа байхгүй. Тэгтээ ингээд ямар ч реакц байхгүй болцсон. Тэгээ тийм мэдрэмжтэй амар хэцүү байсан. Хүүхэд байхад тэр амар хэцүү юм бэл. Тэгээ эмээ өвөтэй хүүхдүүд миний бодлоор хараа сэтгэлийн айгүй тийм гоё юм хүчтэй мэдрэмжтэй болж өсдөг нь энтэй бас холбоотой байна. Айгүй эрт хүнд ингээ баяртайгаа хэлээд үдцсэн хүн ингээ ер нь амьдралыг бас нэг юм арай өөрөөр ингэж хүлээн зөвшөөрдөг. Башгшээлийгүй шүү. Тийм бэрхшээлийг давхаттай болт юм шиг байна. Яг хоо тухайн үйл явц нь ингээд гашуудалтай тий гонигтай юм шиг боловч тий. Одоо нөгөө амьдрал бидрээс хийгээд гихчээр зөрүүлээд юу гэж бодсон гэхээр манай охин мууртай байхгүй юу? Муурандаа тасаа. Яг наадах хэлж байгаа. Тэгээд нөгөө муурнасаа хаацах нэг үйл явц айгүй хэцүү байсан л та. Тэгээд зүгээр ээж нь ажид ингээд гоё ямар тавиан чи ээжигээ ингээ хайрл байл гэдгсэн чи тэр чи өнгөрсөн жилийн 100 ба намрын үйл явц байхгүй. Тэгээд саяны энэ жилийн 100 яасан гэхээр нөгөө муурн ёо явуулж байгаа. Айл ингээд очиж байгаа штэ. Тэгсэн чи өнгөрцөн. Охинч амар хэцүүсэн. Тэгээ би даагаж хямраад. Тэгээ юу гэж бодсон гэхээр ерөөсө тасгах хэрэггүй юм байна. Ямар нэг амьтанд ямар нэгэн зүйлд яагаад харин эсэргээрээ гэж харин байж л та. Ямар нэгэн зүйлд ингэж тасгаж ингээ хүүхдээ хэцүү болгож зовоогоод яах юм гээд. Тэгэхээр одоо яг Эркагийн ярьж байгаа сэжүүрээс бол энэ хүүхэд нөгөө төмрөөр хийгдэггүй хүнлэн болохоор тэр мэдрэх зүйлийг ээж аавгаа хажууд байгаа тэр мэдрээ яг наадах юм. Энэ нь эргээд харахад тартаа маш сайн өсгсөн шүү. Ерөөсө ингэдэг гин. Одоо Америкт бол одоо ингэ нохоо тижээх мижээх муур тижээх гэдэг чи одоо бүр ингэ ингийн үзэгдэл штэ. Тэгээ бүр тэнцээ юу гэж сургадаг вэ гэхээр ингэдэм байх. Чи хүүхэдтэйгээ хамт ингэ манай Монгол тарь эсэргээр нь явдаг штэ. Нөгөө бяцхаа жоох хүүхдтэй айл нохоо мохоо хэрэггүй гэдэг. Ягаад тэгэхээр хэцүү гэдэг нь нохоо хүүхдээс хүнээс ингэ баг насалдаг учраас хүүхдүүд чинь томорж амжаагүй байхад нь нохоо ч өнгөрдөг гинэ. Тэгэхээр хүүхдүүд айгүй юм шаналл амсдаг учраас монголчууд жоохон цэрлэд юм байна. Тэгсэн чинь барууны оронд болохоор Америкт болохоор бүр харин ч урамшуулт юм байна. Тэр нохоог танах авж ийн, өргөж авж ийн гэж ярьдаг штэ. Өргөж авж ийн гэдэг нь хүүхэддээ нэг тийм сэтгэлийн айгүй том юм сургуулаар явуулах гэж байгаагаа чи хүлээмжшүүлж байгаа гэдэг. Гэр бүлийн гишүүн гэдэг штэ. Манай хүү бүр тэгэж ярьдаг байсан штэ. Хідүүлээ тавуулаа штэ те гэж жоохондоо. Тэгээ манай нохоо нэмэгдээд манай дөрвөн загас нэмэгдээд хідүүлээ штэ. Тийм ярьдаг байсан штэ бүр. Тэгээ ам бүлээ бүр тэгж тавуулдаг бүр. Тэгсэн чинь нэг загас нөгцөн чинь нэг нь өгчлээ гэд бүр айгүй өргөдмөр. Тий одоо хараа нохоо бол нэг юм сони амтан бохгүй юу? Ингээд нэг юм цэвэр чамаас хамааралтай. Тэгсэн хүнд айгүй илхтэй. Тийм. Тэгээ яг цэвэр чийл байхгүй бол тэр нохооны хувьд ертөнцийн сүрчдэг байхгүй. Үнэхээр гонигтэй. Тэгээд тэр нохоо ингээл чамааг л харахаар ингээл амар баярлдаг нохоо чиний хажууд байжгаад нэг л өдөр байхгүй болчихно гэхээр яг цаомогийн тэр мэдрэмж байхгүй. Амар хэцүү мэдрэмж. Гэтэ одоо манай одоо энэ хөөрхөн бор нөхөр Google байгаа. Энэ одоо яг ингээд нас барах үед одоо тий бие ч хямран заяа. Тийм. Гэтэ ер нь бол хараа тэрнч зүйл юм бэл. Манайх ч хоёр охиноо нэгдүгээр ангид авч бүр ингээд хамаг би арцаачлаа. Нэгдүгээр ангид ахтан жижигхэн болоосаа авч ирсэн. Амар доошлоо. Шууд ингээд дуусгая. Шууд доош нь ингээд урууд. Тэгээ бодохоор чи нэрээ 12 дугаар ангид ахтан манай нохоо нас орсон. Нэгдүгээр ангид нь авч өгөөд 12 дугаар ангид ахтан нас орсон. Тэгээд айгүй удаа хамт байгаад тэгээ би болохоор нэг юм нохооноос айдаг мөртлөө тухайн үед нөгөө нохоогоо нас урсан багт нь айгүй хөөлсөн байхгүй. Манай нохоо өрөвдөнгүүтээ маргааш нь нохоо аваад ирсэн. За ингээд өндөрлөө. За тэгээ. Өнөөдөр ингээд ирсэн. За ямар ч юм бас нэлээд хэдэн комент бас үлдчихлээ уучлаарай. Тэгээд өнөөдрийн бас бидний хүргэсэн сэдв маань их гоё байла. Баяртай бас сайн уу гэдэг ийм сэдвээр бид нэр ярилцлаа. Тэгээд бидний амьдралд бас баяртай гэж хэлэх бас сайн уу гэж одоо ухтан авдаг өөр зүйлсүүд бидний амьдралд цаг үргэлж байдсан байна. Тэгэхээр өнөөдрийн энэ сэдвтэй хамт байсан сонсогч танд баярлалаа. Тэгээд өдрийг сайхан өнгөрүүлээрэ. Өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоорой. За тэгээд урайгаа хэлээд дуусгая. За тэгээ. Өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё. Улаанбаатарын өглөө баяртай. За энд хүрээд өнөөдрийн дурсамжийг дуусгая. Гэхдээ та бидний дурсамж дуусаагүй. Дурсамж 1988.
Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрлээ. Энэ өдөр эрч хүч амжилтаар дүүрэн байгаарай. Гэр бүлийн радио